чадж байгаа үстэй. Гот итгэж юм. За эхлэх үү багш нараа? Тэгээ. За. Тэгэхээр одоо яг бид нарын амьдралд өдөр тутам тохиолдож байгаа асуудал гэж сая мөнхцөн багш маань танилцууллаа. Тэгэхээр энэ гадаад байгаа монголчуудын хувьд хэр зэрэг одоо мэдрэгдчихэд гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан одоо Монголын нөхцөлд бол энэ гэрэл хүчийн зөв бичих дүрмийг нэлээх маргаж байгаа. Маргалдааны одоо талбар болцсон. Нэг хэсэг бол одоо сая ковидын 2 жилээр бол бүр маш их одоо хүмүүс жаахан завтаач байсан юм уу? Айгүйх маргалдаад бүр заримдаа их бухимдалтай бүр хэрүүл хийдэг ийм болчихсон байсан энэ кириллийн зөв бичих дүрмээр. Тэгээ яагаад тэгэхээр тэр нь бол сүүлийн жилүүдэд бол 90-ад оноос хойш юм уу да 90 эсвэл нэг 2000-ад оноос хойш юм уу нэлээд кирилл хүчийн зөв бичих дүрм тэгээд их хэлний боловсролын асуудал жаахан баг зэрэг хаягдсан та нар бас мэдж байгаа бах. Тэгээд гадаад хэлний асуудал нэлээд төрж орж ирсэн. Тэгээд хүмүүс жаахан тийм дураараа жаахан тийм дүрм тоохгүй гэж хэлэх юм уу энгийн үгээр тийм болцсон. Тэгээ тэрний яг гор нь одоо ингээ гарч ирээд хүн болгон дураараа бичдэг нэг тийм дүрм задгаа болоод явсан чинь бас эргээд нөгөө хүмүүс жоохон бухимдаад ороод ирсэн байхгүй. Тэгэхээр тэр бухимдал бол зарим хүмүүсийнх нь бол одоо үнэхээр одоо мэрэгжлийн зүгийн хүмүүсээс бодоход жаахан уур хүрмээр онцгүй одоо бүр нэг одоо юу гэдгийг нэлээд бүдүүлэг юмнууд яриад ороод ирсэн. Зарим нь бол гайгүй тэгтэй. Энийг бол сайн талаас нь харахад юу яаж нөх гэхээр Монгол хүмүүс өөрсдийнхөө монгол их хэлний төлөө тэгээд энэ их хэлээ болон түүний хэм хэмжээ зөв бичих дүрмийг цэвэр одоо дүрм журамтай байлгах талаар бас санаа зовж гин гэсэн үг байхгүй юу. Тэгээд санаа зовж байгаа мөртлөө нөгөө дүрм яг ингээд нэгтгэхэд яг эн чинь энэ зөв шүү гэд хэлээд өгөх мэрэгжлийн хүн бас жаахан дутагдах маягтай нөгөө дураараа яриад байсан учраас дунд нь бухимдал үүсээд ингээд сүултдээ бүр нэлээд хэрүүлийн талбар үүссэн. Ийм юм болсон. Тэгээд одоо сүүлийн үед бол бас ч гэж гайгүй. Энэчлээс бол нэлээд аятайхан цэгцэрч байна. Тэгээ энэ манай одоо энэ мобисын багш нар тэгээд манай хүрээлэнгийн эрдэмтэд тэгээ ер нь бол бас миний ижлэхэн мэрэгчлээ ийм хүмүүс бол нэлээд олон тийшээ бас сэтгэл санаа тавьж ин уншиж энэ учир зүг танилцуулсан. Тэгээд хамгийн гоё нь энэ янз бүрийн байгууллагын заавал хэлний холбогдолтой биш. Янз бүрийн байгууллагын хүмүүс бол байгууллагаараа ерөөсөө энэ монгол хэлний мэрэгжлийн хүмүүсийг ураал аваачаал лекц юм уу эсвэл бүр 4-5 цагийн сургалт энтер юу байгууллага дээр аваад байгаа. Тэгэл ингээд монголч явахд жоох юм чинь. Тэгэл дороо ингээд зэгцрээд одоо ер нь нэлээд аятайхан зэгцэрч ирж байгаа. За тийм юм байгаа юм. За тэгээ дээрэс нь нөгөө зөв бичгийн дүрмийн тол шинжлэгдсэн шүү дээ 2018 онд ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндсийн зөвлөлөөс тийм ээ юуны зөв бичгийн дүрмийн тол шинжлэгдэж батлагдсан. Тэгээд тэрийг одоо яг сайхан бариад ойлгоцсон. Тэгээд тэрийг анх гарч ирж байхад бас нэлээд янз янзэр хүлээж авч ирсэн. Зарим нь их зөв сайхан боллоо. Зарим нь бол шин юм гарахаараа угаасаа тэгдэг штэ. Хуучин юмаа хэр зэрэг өөрчилсөн гэсэн эргэлзээтэй. Зарим нь бол нэлээд их өөрчлөлтсөн юм байна. Одоо яана инэ гэсэн бухимдалтай. Нэг иймэрхүү янз янзын шалтгаанаас болоод нэлээд хурц асуудал болж тавигдсан. Тэгээ бүр одоо энэ Монгол телевизийн халуун сэдв мэдв гэдгээр хүртэл орж исэн. Энэ сэдв. Тэгээ одоо бол овоо сайхан аятайхан бас зэгцэрч ирж байгаа. Тэгээд та бүхнийг одоо гадаад байгаа монгол хэлний багш нар маань бас их хэлнийхээ төлөө ингээд зөв одоо нэгдмэл бодолтой, дуу хоолойтой байхын тулд энэ сэдвийг ингэж нийтээрээ хөндөж ярьж байгаад би бас их баяртай. Тэгээд аль болох одоо бүхэл мэддэг чаддаг юм сайхан яриад хэлээд үгүй. Энэ одоо үзүүлж байгаа энэ PP энтрээ бол нөгөө холбоо юм дээрээ тавьчих гэж бодож байгаа. Бичлэг энтер бол чөлөөтэй. Дараад нь бас надтай эргэж холбогдож янз бүрийн тодруулах асуух юм байл чөлөөтэй шүү гэж ингэж хэлье. За тэгээд дээрээс нь бас нэг шалтгаан нөгөө нэг яаж байгаа штэ Монгол хүчиг 2025 оноос аавна гэд нэг тийм төлөвөө гарцсан байгаа тий. Тэгээд тэрийг бол ер нь аавна гэдгийг бас яг энэ ташинд ганцхан минут тайлбарлахад Монгол хүчиг аавна гэдэг нь бүр тэр чигээр кирилл хүчгээ хаяад
Тэгээд монгол бичигт шилжин гэсэн үг бол биш шүү. Та бүхэн бас мэдээж монгол хэлний мэргэжлийн хүмүүс учраас ойлгож байгаа хэл та. Авч эхлэл гэсэн үг ерөөсөө. Тэгээд нэг хэсэг бол хос бичгээр явна штэ. Шууд сольчих ямар ч боломж байхгүй тийм ээ. Бид нар бүгдээрээ ойлгож байгаа. Шууд хоёр бичиг ингээд тас ингээд гэрэлээ хаяад Монголыг тэр чигээр нь аавна гэд ямар ч боломж байхгүй. Бүтэн ямар ч байсан нэг үеийн турш магадгүй одоо ойролцоогоор хэлэхэд нэг 60-ны турш ч юм уу баг хоёр бичгээрээ явна штэ хос бичгээрээ. Тэгжээж аажмаар шилжнэ үхэс биш тас сэтэл шилжиж бол угаасаа болохгүй. Тэгэхээр энэ дээр бас тэмдэглэж хэлэхэд одоо шин тутам монгол бичиг авчхаад тэгээ нэг хоёр бичгтээ хосоороо явж хахад аль алиг нь бичиж чадахгүй сандарч ирснээс хуучин бичгээ бол яг сайхан барьдаг нэг хагалдаг дүрмтэй толтой бүгдээрээ мэддэг нэлээд сайхан сэгцэрсэн байгаа. Тэгээд нөгөө шин бичиг бол шин юм чинь шин одоо гэдэг чинь нөгөө монгол бичиг хэлээд байгаа шүү дээ. Босон монгол бичгээ. Тэр чинь нөгөө шин орж ирж байгаа. Хэдийгээр хуучин бичиг ч гэсэн шин орж ирж байгаа учраас хүн болгон ерөөхдөө шинээр сурна. Тэгээд тэрийгээ учрыг олоход гол анхаарлаа төвлөрүүлэхээс нөгөө хууч кирилл бичгтэйгээ зуралдаад ивэл одоо бүр замбраагүй юм болно шүү дээ. Тэгэхээр кирилл бичгийг нэлээд сайхан эзэмшчихэд маргаанг болчоод тэгээд монгол бичгийг хүлээж авахд бол бас харцсангүй хөнгөн. Тэгээд нэг үеийн турш ер нь бол хос бичгээрээ явна гэсэн ийм л ойлголт байж байгаа. За энэ маань одоо жоохон удаад таач. Цаашаа шилжихгүй юм. За тэгээд цааш нь яриад явчих. За тэгэхээр энэ саяны миний ярьсан бүх би ингээд асуудалгүй сонсогдож байгаа гэж бодоод яриад байгаа шүү дээ. Хэрвээ сонсогдож байгаа дорн хэлээрээ заяа. За сайн байна, баярлалаа. За тэгээд миний саяны ярьсан энэ бүх юмтай холбоотой авах хамгийн нэгдүгээр арга хэмжээ бол тол. Ерөөсө тол хэрэглэх соёл. Тэгээ яг нэг үг хэлэхэд манайд бол тол хэрэглэх соёл одоо сууж байгаа. Яагаад тэгэхээр өмнө үед бол одоо социализмын үед гэж ярьдаг да, тийм ээ? Бид нарыг залуу байх үед бол тол хэрэглэх соёл нэг үг хэлэхэд төдийлөн байгаагүй. Яагаад гэвэл бас яг тийм 100% шаардлагатай биш байсан. Яагаад гэвэл социализмын үед бол манайд одоо гадаад хэлний хэрэглээ харьцангуй бага байлаа. За тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөхөн байлаа. Цөөхөн хідэн одоо чанартай тийм ээ улсын ийм телевизтэй, цөөн хідэн сонин сэтгүүлтэй ийм л байсан. Тэгэл одоо өдөр тутмын үнэн сонин гардаг, ардын ирэх сонин гардаг, өнөөдөр сонин гардаг ч юм уу тий. Тэгээд тэрэн дээр нөгөө цөөхөн юм чинь мэдээ чанартай байдаг штеп. Тэгэл тэргээрэл ерөөхдөө журмлагдаад явцдаг. Тэгээ янз бүрийн тийм маргаан байхгүй. Ийм байсан. Тийм учраас ер нь бол толны тийм шаардлага бол харцсангүй бага ажил те. Гэтэл одоо үед бол ямар болсон бэ гэвэл асар хурдтай нийгэм хөгжиж, шал өөр болж байна тийм ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл асар олон болж байна. Тэгээ гадаад хэлний хэрэглээ маш их орж ирж байна. Гадаад хэлний хэрэглээ орж ирэх тусам нөгөө их хэлээ бас хаяхгүй гэдэг тэр үндэсний ухамсар маань сэргэж байна. За тэгээд хос бичгтээ дээрэс нь болж байна, сая би ярьлаа. За тэгээд нийгэм маань хурдтай хөгжиж байна. Хүн болгон одоо төргөн хурдан одоо юм цаг завыг ашигладаг. За тэгээд товчлдог. За тэгээд ном энэ янз бүрийн юм хэрэглээ их өргөн. Одоо ном гэхэд чинь сайн ч ном олон байна, муу ч ном олон байна. Өөрөө сонгож зөв юмаа сонгохгүй бол одоо сонгоход хэцүү болсон. За тэгээд дээрэс нь энэ нөгөө цахим хэрэглээ. Мессенжер, мэйл тийм ээ, Twitter, Facebook гэдэг ингээд зөндөө юм ороод ирсэн. Тийм болохоор энэ олон юм дотор яах вэ гэхээр нөгөө бид нар мэдээллийн дунд хөгжинө гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоны дунд яаж одоо зөвийг олохгүй гэдэг гарц хамгийн чухал болсон. Тийм учраас одоо яг өнөөдөр ярьж байгаа энэ кирилл бичгийн зөв бичих дүрмийг жишээлбэл яах вэ гэвэл ерөөсөө толиор л хаална. Бусад өөр бус юм ч гэсэн тухайн өөр өөрийнх нь толиор хаална. Тэгэхээр тол гэдэг юм маш шаардлагатай болж ирж байгаа. Ийм учраас тол хэрэглэх соёлд өөрөө ирэхгүй бид нар суух шаардлагач гарч байна. Одоо энэ соёлыг одоо өөртөө суулгах тийм хэрэглээч орж ирж байна. За ийм учиртай. За тэгээд цааш нь тэгэхээр тол бичиг гэдэг бол ерөнхий ойлголт өгөхөд ийм олон янзын ер нь жишээлбэл зөв бичих дүрмийн тол гэж байна.
За зөв дуудах тал гэж хүртэл байдаг. Тэрийг бол манайхан бас сайн мэдтгүү. Яагаад гэвэл манай кирилл бичигд бол зөв бичих одоо бичлэг үгийн дуудлага хоёр нь харьцангуй тохирдог. Монгол бичгээгээ бодвол одоо монгол бичгийг авахаараа яах аргагүй тэр зөв дуудлагын тал хэрэг болох байх. Одоохондоо бол кирилл бичгтэй байж хад бол гайгүй. Ягаад тэр монгол бичгийг бид нар мэдэн штэ абу гэд бичээл аав гэж уншдаг тий. Тэгэхээр зөв дуудлагын тал яах аргагүй хажууд нь хэрэг болоод гараад ирнэ. Кирилл бичгтэй байх үед харьцангуй гайгүй. Гэхдээ тал байдаг. За дээрэс нь утгын тайлбар тал байна, орчуулгын тал байна. За тэгэл одоо нэвтрхий толмол гэдэг ингээд явал зөндөө тал байна. Одоо яг өнөөдрийн сэдвт хэрэгтэй талнууд наад зах нь ийм талнууд байна. За тэгэхээр энэ тол байгаа юм гэвэл тэр толиороо л хавлна. Өөрөөр хэлбэл зөв бичих дүрмийг яаж бичих зөв юм бэ гэвэл толиороо хавлна. Одоо хүн болгон өөр өөрөө нэг юм зохиогоо тэрийг хамгаалаад байна гэсэн үг биш. За тэгвэл одоо жишээлбэл яаж дуудах вэ? Яаж дуудах нь зөв юм бэ? Одоо жишээлбэл халбаг гэж хэлэх нь зөв юм уу? Хавлаг гэж хэлэхэд юу нь болохгүй байгаа юм? Гэвэл мөн тэр зөв дуудах талаар хаглана. За дээрэс нь үгийн утгын тайлбар талаас бол утгаа харна. За орчуулгын талнаас юугаа харахыг бол бид нар мэднэ тий. За гэтэл дээрэс нь бас нэг чухал юм байгаа. Найруулга гэж юм байгаа. Өнөөдөр бид нар бол яг зөв бичгийн дүрмээр одоо ингээ ярилцж байна. Энийний цаана зөв бичгийн дүрмээс дутуугүй чухал нэг юм байгаа. Тэр нь найруулга. Найруулга гэдэг бол хамгийн айхтар нь тол байхгүй. Найруулгын тол гэж байхгүй. Тэгэхээр зөв одоо сайхан найруулна гэдэг бол ерөөсөө л одоо найруулгын хэм хэмжээг яаж эзэмших вэ гэвэл Монгол сэтгэхүй, Монгол үгийн баялаг, Монгол сэтгэл мэдрэмж, Монгол ахуйн нөлөөтэйг л холбоотой. Заавал монгол биш аль ч хэл. Одоо англи хэл бол мөн тэр англи одоо ахуй сэтгэхүй нөлөө те. Солонгос хэл бол солонгос тэр сэтгэхүй энтэйг холбоотой. Яг гэвэл хэлний цаан сэтгэхүй явж идэг. Тэгэхээр одоо жишээлбэл би нэг доор нэг цэнхэр өнгөөр жишээ бичсэн байна да. Манай одоо Монгол сургуульд гадаад хэлний сургалттай Монгол сургуульд Монгол хэл уран зохиолын хичээл дээр нь би нэг очиж суусан нэг оюутан өдөр дадлагын оюутан. Тэгэхэд бол ингэж байгаа уран зохиолын хичээл орж ин л доо. Тэгээд за өнөөдөр миний нацагд орж миний нутагшүүлгийг үзсэн шүү хүмүүстээ номоо нээгээрэй гэж багш нь. Тэг чинь нөгөө хүүхдүүд маань номоо нээгээд тэгсэн чинь би хамгийн хойно суугаад тэр хүүхдийнхээ нөгөө оюутан хичээлийг хянаж байгаа штэ. Тэгсэн чинь хамгийн хойно суусан нэг нацагд орж миний нутагшүүлгийг чинь нэг 6-аад үздэг өлөө дээ 6 дугаар ангид. Тэгээд тэр хоёр жоохон охин хамгийн хойно сууцсан охин тэгж ярьж байгаа. Миний нутагшүүлэгчийг хинээр зохиогдсон билээ. Нөгөөх нь ямар ч ажиггүй нацагд оржоор зохиогдсон штэ. Гэт ингээд зүгээр жирийн яриан да гэсэн үг штэ. Тэгээд тэрийгэ зөв зүгээр ярьж байгаа. Зөв зүгээр гэдэг би яагаад онцлоод байна гэвэл буруу ярьж байна гэдэг гэж тэр огт тийм сэжиг байхгүй. Зүгээр л жирийн ярьж байгаа. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх чинь гэвэл бараг л одоо халгалмаар хатуухан хэлэхэд. Яагаад тэгэхээр миний нутагшүүлэг нацагд оржоор зохиогдсон гэж монгол өгүүлбэр мөн үү? Монгол хэлээр ярьж байгаа мөртлөө монгол сэтгэхүй монгол өгүүлбэр биш, монгол өгүүлбэрийн найруулга биш, монгол өгүүлбэрийн дараалал биш байхгүй юу? Монгол хэлний хэлцүү биш байхгүй юу? Монгол хүү юу гэж хэлэх вүлээ? Миний нутагшүүлгийг нацагд орж зохиосон л гэж хэлнэ үстэй. Тэгтэл нацагд оржоор зохиогдсон гэдэг маань яаж гинэ вэ? Би тэр доор орчуулад тавьчихсан. Яг англи тэр хэлцүүгээр хэлж штэ тий. Was written by нацагд орж. By тэр by хин гэж ингэж ярьдаг нөгөө пассив хэлбэр тий. Тэгээ яг ингэж одоо өөрөөр хэлбэл тэр англи хэлний ч юм уу өрн дахны хэлний хэлцүү болоод сэтгэхгүй нь калктад ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр гадаад хэлний сургалттай сургуулиудад нэг ийм гин байгаад байгаа. Тэгэхээр эндээс яг зүгээр олон юм ярьж болно л доо. Гадаад хэлний сургалтыг зүгээр миний өөрийн үзэл бодол ингэдэг. Зүгээр миний бодлыг та нар сонсоод бас дор дороо одоо гадаадд байгаа монголчуудын хувьд бол бас эмзэг сэдв байж болно. Тэгтээ энийг одоо өөнтгөлж гин гэж бодохгүйгээр яасан зүв бэ? Яаж энийг зөв тэгш нэргүүлэх вэ гэдгийг л хувьдаа бодосоо гэж би бодсон. Тэгэхээр ер нь бол Монголд ямар ч байсан Монголд бол хүүхдийг 1-р ангиас нь гадаад хэл үзүүлэх юм уу, цэцэрлэгээс нь гадаад хэл үзүүлэхийг би бол хувьдаа эсэргүүцдэг. 5-р ангийг бол баг эхний 5 жилийг тийм ээ баг боловсрал гэж
дэлхийн нэлээд олон оронд үзэж байгаа бох тийм ээ. Тэгэхээр бага боловсрол гэж яагаад үзэж байгаа юм бэ гэдэг чинь цаана учиртай ш. Мэдээж тэр хүүхдийн сургууль хүмүүжлэх зүй, боловсрол судлал, одоо тарих судлалч байдаг юм уу? Тэр хүүхэд судлалын ухаанд 5 жил одоо 6 наснаас эхлээд 5 жил их хэлээ үзэхэд тэр хүүхдэд их хэлний сэтгэлгээ, найруулга, сэтгэхүй, үгийн баялаг тодорхой хэмжээгээр суур болж тогтож чаддаг учраас тэгээд тэрнээс дээшээгээ явхад одоо өөр нэмэлт боловсрол эзэмших боломжтой суур тавигддаг учраас тэр 5 жилээр бага боловсролыг тогтоосон байлгүй дээ. Зүгээр ч нэг ямар ч шинжлэх ухааны үндэслэхүүгээр бага боловсролыг тогтоогоогүй байх л гэж би бодож байна. Тэгэхээр 5 дугаар анги төгсөл нь одоо тэр бүх юмны суур судал нь их хэлээр нь явуулаад тэгээд тэрнээс дэшегээ гадаад хэл үзэхэд бол хизээч оройтхгүй гэж би бол ингэж л боддог. Энийг бол монгол хэлний багшийн тийм үндсэрхэг үзэл гэж бол бодохгүй байна. Тэр хүүхдийн нас сэтгэхүйтэй холбоотой үндслэлтэй асуудал гэж бодож байна. Тэгэхээр гадаадд байгаа монгол хүүхдүүд бол мэдээж одоо яах ч арга байхгүй ямар ч юугүйгээр одоо юу гэдгийг бол ямар ч арга байхгүйгээр мэдээж багасаа 2 хэлний орчинд өснө, 2 хэл сураад өснө. Тэгтээ яаж энэ саний миний хэлсэн юмыг бодолцож мэдээж огт гадаад хэл сурахгүй 10 нас хүрнэ гэж байхгүй л дээ. Тэгэхээр тэр 10 нас хүртэлх тэр насанд нь яаж нөөц боломж болцоогоо ашиглаж монгол сэтгэхүйг нөгөө гадаад хэлтэй одоо давхар зэрэгцүүлж явах вэ гэдгээ одоо та бүхний сэтгэл оюун мэдэх байхаа л гэж би хэлэх гээд байна. Тэгээд мэдээж гадаад хэл сурна тэрний хажуугаар тэр монгол сэтгэхүйг нэг алдуулчихгүй яаж ингэ зэрэгцүүлээд хоёулангийн сайхан явах боломж байна вэ гэдгийг бол би биш та нар мэдэх байхаа гэж найдаж байгаа. Одоо илүү орчинд нь байгаа, илүү сэтгэл санаагаа зориулж байгаа хүмүүсийн хувьд тийм ээ. За тэгээд энэний дараа юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр одоо ингээд хэдүүлээ зөв бичих дүрмийн тухай яг хөө эхний одоо төлөвлөгөө ёсоор ингээ 2 хичээл дамнаад ярилцчихээ сайхан 2 хичээл дамнаад ингээд 8 цаг 10 цаг хүрэхэд бол хангалттай сайхан яриад өгч болж байна. Тэгээд дараагаар та нарын бас нөгөө энэ лекцийн юу гэдэг тоо энэ дуусаагүй энэ байх юм бол тэр найруулгын талыг бас авбал надаас ч авч болно өөр одоо надаас илүү найруулгаар мэрэгшсэн багш нар ч байгаа. Ингээд авах юм бол илүү бас юу шүү хэрэгтэй шүү. Дараагийн ээлжний асуудал тийм асуудал байгаа шүү л гэж хэлэх гээд байгаа юм. За энэ хуудсан дээр юу ярих гэж байна вэ гэхээр Кирилл бичгийн тол бичгийн түүх тэгээд энэ хүмүүсийн бас маргалдаад байгаа нэг учрыг энэ дээр би хэлэх гэсэн. Тэгэхээр ер нь бол Кирилл бичгийг манай Монгол улс 1941 онд авсан л да. Орсуудаас дамжуулж авсан тийм ээ. Тэгээд цэд амьд сурангуй зөв бичгийн дүрмийг зохиосон. За тэгээд 41 онд зөв бичгийн дүрмийг зохиогоод 51 онд анхны тол бичиг гарсан. За тэгээд тэрнээс хойш 62 онд нэг тол гарсан байна, 74 онд тол гарсан байна, 83 онд тол гарсан байна. За 2015 онд тол гарсан байна. Тэгээд 2018 онд тол гарсан байна. Энэний дараа ч гэсэн бас тол гарсан. За тэгэхээр эндээс ерөнхийн нэг дүр зураг харагдаж байгаа. Ер нь бол зөв бичих дүрмийн тол байнга байдаг гэсэн үг. Яах гэж байд юм бэ гэхээр түрүүн би хэлсэн тийм ээ. Нөгөө хүмүүсийн дур дураараа бичих явдал, тэгээ маргалдах явдлыг хаглах гэж хариу өгөх гэж байдаг. Тэгээд энэс харахад бол ер нь нэг 10 жил тутамд нэг тол шинжлэгдэж идэг юм байна. Тэгвэл шинжлэгдэхдээ мэдээж өмнөх толио тас хэрэггүйгээд хогийн савнд тэгээд шин тол гаргадаг гэсэн үг биш ээ. Өмнөх талын дээр дандаа суурлаад тодорхой хэмжээгээр нэмээд баяжаад ингээд засаад залруулад ингээд явж идэг угаасаа юм туршлагатай. За тэгэхээр одоо энэ цэнхрээр бичсэн Дамжин сурангуй осоргой нарын Монгол Хүсгийн дүрмийн тол гээд 83 онд хэвлэгдсэн нэг жижиг тол байдаг. Энийг та бүхэн баг мэдэх байхаа. Дараагийн хуудсан дээр зураг нь гарч ирэх нэг жижиг хөвтөр бондор тол байдаг. Тэгээ энийг бол энэ саяхны хүртэл 2018 оны хүртэл барьж ирсэн. Та бүхэн баг Монголд байхдаа барьж ирсэн байхаа. Тэгэхээр тэр толыг барьж агаад тэгээд одоо 2018 онд нөгөө түрүүн би хэлээд байсан ерөнхийлөгчийн дэрэгдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тол гээд энэ тол гараад ирсэн. Тэгээ яг энэ хоёр толны зааг дээр хүмүүс нөгөө би эхлээд ярьжсэн те жаахан маргалцсан. Энэ тол чинь өмнөх толио
бүр хайцсан юм уу, үгүйсгцсэн юм уу, тойл бүр тэс шал өөр болцсон юм уу, Монгол кирилл үсгийн дүрэн амар өөрчлөгдсөн юм уу энтергээд санаа зовсон зарим нь тэгж асуугаад зарим нэг жаахан бүдүүлэгдүүн бол ерөөсөө монгол хэлний хэдийн эрдэмтэд чинь зөв бичгийн дүрмээ бүр самраа хийцэн инглиштэй гэдэг сургал хүртэл гарсан. За тэгээд тэгтэл бол үгүй ээ гэж би хэлэх гэж байгаа. За тэгээ энэ хоёр талны одоо саяхны хүртэл 18 оны хүртэл барьсан та бүхэн мэдж байгаа тойл одоо яг барьж байгаа тойл хоёрын хооронд багахан зөрүү байдаг гэдгийг өнөөдөр би бас яг ямар зөрүү байдгийг хэлж өгнө. За ийм учиртай. За энэ байж байна. Одоо саяны яриадсан тойл нөгөө Дамжин Сүрэнгаан 1983 оны тойл нь энэ. Энийг бол би одоо жишээлбэл өөртөө жишээ аваад ярихад 1997 онд оюутны ширээнээс босоод залуухан багш болоод энэ толийг л барьж ирсэн. Хүүхэд байхдаа дунд сургуульд байхдаа мэдээч хэрэг миний багш тийм ээ энэ толийг л барьж ирсэн гэсэн. Би 1982 онд анх 1-р ангийн хүүхэд болж ирсэн. Тэгвэл 83 онд энэ тол хэвлэгдсэн. Тэгэхээр эндээс би яагаад ингэж бигээд өөртөө настайгаа холбоотой яриад байгаа юм бэ гэхээр одоо миний насны ойролцоо болоод надаас дүү хүмүүс бол энэ тол одоо өнөөдрийн тол хоёрыг мэдэх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Надаас дээш насны хүмүүс бол энэс өмнөхүүдийг мэдэх баха. За тэгэхээр энэ бол тэр 83 оны тол бид нарыг залуу байхад хэрэгжилжсэн тол. За тэгвэл одоо энэ 18 оны тол маань энэ. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар зөрөө байгаа юм гэхээр юуны өмнө үгийн тооны зөрөө байгаа. Энэ Дамжин Сүрэнгаан толон дээр бол 10 одоо энэ доор зааж байгаа энийг би юу яа? Тий 18,000 толгой өгтэй энэ тол. Тэгвэл энэ одоо журмалсан тол маань сая гарч байгаа энэ 18 онд хэвлэгдсэн энэ монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тол маань 38,000 толгой өгтэй. За тэгэхээр энэ 18,000 38,000 гэдэг 2 тоноос эхлээл юм бодогдож эхэлж байгаа тийм ээ. Яах аргагүй л гарах ёстой тол байжээ гэж 20,000 толгой үгээр давцсан ба штэ. Тэгэхээр мэдээч хэрэг тэр 20,000 толгой юу байх вэ? Одоо социализмын үед одоо хуучирж байгаа үнүүд нь за хасагдаач хүлдэ. Яг баг хэрэглээтэй гэж тэмдэглэгдээд байж л байгаа. Дээрээс нь одоо шинэ үг хэллэг, за тэгээд гадаад үг хэллэг тийм ээ. Гадаад хэлнээс монголчсан үг хэллэг, за монголчоогүй мөртлөө олон улс даяар хэрэглэгдэж байгаа үг хэллэг одоо гадаад гэснээс энэ ташрамт хэлэхэд олон улсын дундын үг гэж байна, олон улсын хэрэглээний үг гэж байна. Одоо компьютер гэдэг шиг. Тийм олон улсын хэрэглээний үгийг бол тухайн хэлэнд ганцаархан орчуулад байх ямар ч шаардлага байдгүй. Олон улсын дундын хэрэглээний үгийг бол ерөөсөө тэр чигээр наваад хэрэглэхэд ямар ч тийм одоо юу гэдгийг болохгүй юм байхгүй. Тэгэхээр энийг монгол хэлэнд авч хэрэглэн компьютер гэдэг үг, принтер гэдэг үг одоо юу гэдгийг автобус, троллейбус гэдэг үгийг аваад хэрэглэхэд юу харшиллах болохгүй юм байхгүй. Тэгтээ дүрм нь хэрэгтэй. Авахтаа монгол хэлэндээ яаж бичих юм бэ? Нөхцөл дагавар яаж залах юм бэ гэдэг дүрм нь хэрэгтэй. Гэх мэтчлэнгээс ахуулаа. За тэгээд одоо дээрэс нь нөгөө юу бүх одоо дэлхийн бүх улс орны нэр, нийслэлүүдийн нэр, за Монголын аймаг сумдын нэр гэдэг ингээд өргөн хэрэглээний гадаад үгийн үг. Гэхдээ мэдээж монгол үгээр хэлж болж байхад одоо маяглаж оруулж ирдэг гадаад үг байхгүй л те. Яг аргагүй л гадаадаар нь хэлэхээс өөр аргагүй өгнөд л байгаа. Тэгээд шинэ үг хэллэг. Тэгээд мэдээж яг түрүүний талхин дээр бас нэг ороогүй мартагдсан ч гэдэг юм уу, хаягдсан ч гэдэг юм уу байсан өгнүүд гэдэг. Ингээд 38,000 толгой өгтэй болж баяжсан юм тал байгаа. За тэгээд одоо энэ нэг чухал юм ярих гэж байна. Юунаас өөзлөх ингэж. Энэ за одоох энийг би нөгөө дээр нь юу яагаад харна. Жохон жижигхэн болгочих гэсэн чинь жижигхэн болдгоо юм. Ингээд бүр жохон болчиход. Дээр нь нөгөө надаа өөрт юу маань садлагдсан байхгүй юу? Компьютер хэрэгслийн мөр. За яах вэ? За тэгээд энд одоо энд нэг чухал юм хэлэх гэж байгаа. Энд 11 үг байна тийм ээ. Энд ингээ 12 үг байна. За
энийг яг нэг үгээр нь тоолох юм бол 30 үг л байгаа. Сонсогч байгаа юу? Сонсогч байна уу? За нэг үгээр нь тоолох юм бол 30 орчим үг байгаа. Тэгээд энд би нөгөө бүлэглээд өчтсөн ижлэх үгнүүдийг нэг гэж тоолцсон. Тэгэхээр нэг ижлэх үгийг бол амархан ойлгочихно гэж бодоод тэгэхээр 23 орчим одоо 23-аас 30 үг л яасан байх нь. Тэр хоёр талын хооронд зөрүүтэй байждаг. Зөрүүтэй. Тэгэхээр ингэсэн байхгүй юу? Энд бол Монголд одоо Монголд байгаа гадаад байгаа гэлтгүүгээр та бүхэн Facebook чөлөөтэй учраас тэр одоо нэг хэсэг хүмүүс яаж маргалдаад ирснийг бол санаж байгаа баха тий. Тэгэхээр ингэдсэн байхгүй юу? Энэ нөгөө хуучин талиноос ч юм уу за талиноос гэж нэг ярихгүй байгаа юм. Хуучин бичдэг байснаас маань зөндөө олон үг өөрчлөгдсөн, өчнээ өөрчлөгдсөн, 700 үг өөрчлөгдсөн юм уу гэж хүмүүс гайхаад байсан байхгүй юу? Тэр 700 гэдэг тооны учрыг та нар санаж байна уу? 700 үг гэд нэг юм яваад байсан уу? Нэг хэдэн жилийн өмнө. Тэрийг сонссон байна уу? 700 үг гэд нэг тоо яваад гэлээ. Тийм явсан. Гэл тий. Тэр чинь бол ингэсэн штэ. 700 үг гэдэг бол 2014 онд Монгол хэлний эрдэмтдийн одоо тэр чуулганаар нөгөө хүмүүсийн их элбэг алдаа хийдэг янз янзэр бичдэг тийм 700 үгийг ингээд жагсаалж бичиж байгаад яаж бичих нь зөв бэ гэдэг ингээд ард нь шийдсэн байхгүй юу. Урд нь ингээд тэр 700 бүр ингээд хүснэгтлээд сонин манд хүртэл гарсан юм да. Тэгээд 2 3 ийм янзаар ингээд хүмүүс янз янзаар бичээд энэ нь зөв гэд хамгийн артлын игнэнд нь ингээд зөвийн бичээд ингээд гаргаж ирсэн. Тэгээд тэр 700 бол миний бодлоор жоохон 700 гэдэг тоо ихтсэн. Тэгээд тэр 700-ыг гараад ирэнгүүт хүмүүс ингэж ойлгосон. Ийм олон үгийг өөрчилж байгаа мэн гэж ойлгосон байхгүй юу? Гэтэл үгүй. Тэр бол олонх нь ерөөсөө 90% нь барагших уу? Ерөөсөө л талиороо одоо тухайн үед барьдаг байсан. Тэр нөгөө Дамжин Сурмгаан тэр 83 оны хэвлэгдсэн талиороо л явж исэн. Тэг гагцхүү хүмүүс ингээд өөрөө өстө маргалтаад ахаар нь талин дээр юм байдаг шүүгээ ард нь зөөр нь тавиад өгсөн. Тэрэн дотор нэг бас нэг цөөхөн үг тэр талнаас өөрчилсөн байсан. Ингэхэн зүгээд одоо энд байгаа баг 30 үг шахуудаа тэгээ өөрчилсөн байсан. Тэгээд тэр 700 үг ямар учиртай юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр зорилго нь ерөөсөө л юуны одоо нөгөө энэ одоо миний яриад байгаа энэ 18 оны толийг зохиохын урьдчил болгож авсан арга хэмжээ байсан. Нийгмийн дунд одоо ингээд хүмүүсийн маргалдаг үгийг таслаад зарим үгийн бичлэгийг бас жаахан өөрчлөлтөөд ингээд ийм болгох гэж байна гэдэг тийм мессеж юу гэдэг тийм нөгөө хандлт явуулаад тэгээд хүмүүс хэр зэрэг хүлээж авч яа ялангуяа мэрэгжлийн хүмүүс яг талбар дээр нь ажиллаж байгаа ЕБС-ийн багш нар энэ төр ямар хүлээж авч яа юу гэж санал өгч яа гэдэг тийм хүмүүсийн сэтгэл хандлагыг цуглуулж исэн тийм ажил байхгүй юу. Тэгээд тэр ажлын үр дүн ч их сайн гарсан. Ягаад тэгэхээр би түрүүн бас хэлээдсэн манай монголчууд чинь цөвтөр тэгээд маш их идэвхтэй. Тэгээд нэг талаар яг маргалдаал бухимдал буу юм болсон ч гэсэн нөгөө талаар бодоход сэтгэл зүрх нь их хилэнтэй хайртай. Тийм учраас ингэж болохгүй, тэгж болохгүй, тэгмээр байна, ингэмээр байна. Энэ нь зөв гэж аюу идэвхтэй орж ирсэн байхгүй юу. Тэгээд хүмүүсийн нийгмийн тэр хандлтыг нэлээсээ авсны дараагаар тэр одоо хүмүүсийн саналыг маш сайн тусгаад тэгээд одоо тэр хүмүүсийн бухимдчихсэн, ууралж исэн юмнуудыг одоо орхиод хаяад хүмүүсийн их таатай хүлээж авч исэн үгнүүдийг оруулаад одоо жишээлбэл чээж гэдэг үгнүүд та нар санаж байгаа бах та. Чээж гэдэг үгийг одоо цээж гэдэг үгийг те нэг хэсэг чээ болгочоод тэр 700 үг дотор чи явуулсан шүү дээ. Тэг хүмүүс амар уурлаад цээж бичиг гэж бид нар хүүхдээ хасаа эхлээд бичээд ирсэн чинь чээж болгочих ямар учиртай ингээл уурлаад хэсэж хүмүүс. Тэгээд тэр мэдчлэн үгийг ингээд болсон байхгүй юу? Хүмүүс уурлаад байна гэж тэр хандлтыг аваад тэгээд тэр цээжийг бол чээж гэж нэг хэсэг явж яснаа хүмүүс уурлаад хань болцсон шүү дээ. Тэгээд цээжээр нь болгосон гэх мэдчлэн. Тэгээд тэр 700 үгээ албан ёсоор хүчингүй болгоод тэгээд 2018 оны толь гараад хэвлэгдээд за одоо яг энэ толиороо явна шүү. Энийн өмнөх тэр 700 үг гэсэн янз бүрийн юм бол тэгээ хугацаага үе дуусгацсан хэрэгэ гүйцэтгэгцэн одоо болоо тэр хүчингүй боллоо гэдэг албан ёсоор бүр тушаал шийдвэр гараа. Тэгээд энэ толиол одоо барь гэдэг юм гарсан байхгүй юу? Тийм учиртай.
За тэгээд одоо энд би юу гэж хэлэх гэж байна гэхээр тэрний ч үр дүн тэгээд одоо мэдээж энэ тал зохиосон олон 20 хэдэн автортай штэ. Энэ хүмүүсийн ажлын үр дүн ингээд урд нь барьж ирсэн 83 оны дамж сурангаан толиноос өнөөдрийн бид нарын барьж байгаа 2018 оны толины хооронд ямар үгнүүдийн зөрөө байдгийм бэ гэвэл одоо хоёр өөрөөр бичдэг ямар үгнүүд байдгийм бэ гэвэл те ерөөсөө одоо миний энд ярих гэж байгаа 23-аас 30 үг л байдаг. За гэхдээ энийг бол би өөрөө одоо түүрсэн. Гэхдээ би өөрөө түүхтэй мэдээж үг болохын орон тэр 38 мянган толгой үгийг тулгаж үзээд аав гэдэг үгийг аав гэж бичиж гэнэ үү гэж үг нэг бүрчлэн тулгаж үзсэн гэж арай хэлэхгүй л дээ. Мэдээж одоо аав ээж ширээ сандал гэдэг үгийг бол тулгаж үзэх шаардлага байхгүй тийм ээ. Тэгээ нэлийн хүмүүсийн одоо яг 20 хэдэн жил багшсныхаа одоо тэр туршлагаар гэх юм уу хүмүүсийн жоохон маргадаг, барьдаг. Тэгээд ялангуяа тэр 700 үгэнд орсон тэр жоохон тийм харууштай, судлууштай үгнүүдийг бол нэлээд сайн тулгасан. Нэлээд хэдэн жилийн турш одоо ингээл үг санаанд орох энийг нэрээ юу гэж бичдэг юм бол гэдэг тоолондоо л хоёр талаа ширээн дээрээ тавьчаад үзээд байсан. Тэгээ нэлээд одоо баггүй хугацаанд судалсны үр дүнд юм нэг 30-аад үг л олсон би. 30-аад үг л зөрүүтэй идэх юм байна гэж. За тэгээд энэ 30 үгээс сайхан тайлбарлаад өгье. За тэгээ 30 үг нь бол юу шүү. Дандаа дүрмтэй. Энэ 30 үгийг бол зөв сольсон л гэж хэлэх гэж байна би. Одоо зөв энэ 30 үгний бичлэгийг өөрчилсөн гэж. За эхнээс нь авилга гэдэг үг. Авилгал гэдэг хоёр үг. За авилгал гэдэг хоёр үг бол харин энэ ташрамт хэлэхэд утгын ялгаатай юм биш шүү. Авилга гэдэг нь өгж байгаа юм хэлт юм байна. Би энийг эхлээд бас ягаад авилгал гэж хоёр үг ингээд нийгэмд яваад байдаг тий. Тэгээ энэ хоёр үгийг тэр хуучин талин дээр ийг нь урд нэвчдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ шин талин дээр бол авилгал гэж журмалсан байна. Одоо бид нарын барьж байгаа 2018 оны талин дээр. За яагаад ингэж лига гэж журмалсан бэ гэвэл энэ үгийн утга нь бол ерөөсөө авлага гэдэг үгээс шилжиж орж ирсэн утга. Авлага гэвэл одоо авлага өглөг авах өгөх ёстой юм гэсэн үг шүү дээ. Гэтэл авлага гэдэг бол хууль бос мөртлөө авч өгж байгаа тэр имийг л хэлнэ. Тэгэхээр нэг язгууртай шилжсэн утгатай учраас тэр лаг гэдэг дагвраас одоо авиас сэлгээд лига гэдэг дагвар үүсгэн зүйтэй гэдэг үндслэлээр илга биш лига болгож тавьсан. За тэгээд энэ хоёр үгийг би ингээ хоёр үг яваад харна. Энэ хоёр юу н ямар учиртай ингээд утгын талнаас бас харсан чинь авилга гэдэг нь ажил төрлөө бүтээлэг гэхийн тулд одоо албан тушаалтанд хууль бусаар юм өгөхийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл авилга өгөхийг нөгөөх нь авсан эмийг хэлдэг юм байна. Хууль бусаар авсан эмийг. Авилга өгөх, авилгал авах гэж ярьдаг юм. гэж холбоогоор хэлэх зүг юм байлээ утгын хувьд. За тэгээд энэ хоёр үг бол лига гэдэг дагвартай. За дараа нь авхуул гэдэг үг. Авхуул гэдэг үгийг авхуул гэдэг ингээд их шиггүйгээр журмалсан. Хойттойгоо улаанууд нь одооны журмалсан хэлбэр штэ. Өмнө нь байгаа нөгөө хуучин тайлбахгүй. За тэгээ авхуул гэдэг үгийг бол яагаад их шиггүй журмалсан бэ гэхээр шууд ойлгомжтой байна тийм ээ. Энэ авхуул гэдэг үгийн тэр хээ гээгүүлэгч бол үйлт нэрийн хээ биш. Ер нь бол авуул гэсэн л үг. Уул үйл гэсэн бусдаар үйлдвэрлэх юм. Тэгээ авуул гэсэн л үг. Тэр хээ бол зүгээр одоо ярианы нөгөө хөвшлээс авуул ер нь бол утга нь зураг авуул гэж л хэлэх нь зөв шүү дээ. Үгийн бүтцээр нь бодох юм бол. Гэхдээ яг зүгээр ярианы хэллэгээс ороод ирсэн тийм гээгүүлэгчл юм байна. Тэгэхээр энэ бол үйлдвэрийн хээ биш учраас тэнд их шиг тавих хэрэггүй гэж үзсэн. За дараа нь тэр бэлэг гэдэг үг. Бэлэг гэдэг үгийг за тэр би энэ цэнхрээр бичсэн хуучин хэлбэрийг нэг тодруулж ярих юм боли. Яагаад гэвэл хоёр янзын юм яриад хахаар бас толгой эргэхийн нэмэр. Тийм учраас одоо яг энэ улаан буюу одоо хэрэгжилж байгаа дээрээ голлоод яриа заяа. За тэгэхээр бэлэг гэдэг үгийг 3 янзаар журмалсан. За энэ 3 янзаар журмалдаг нь бол яг Монгол бичгийнхаа тэр уламжил Монгол бичгээр ингэж бичдэг байсныгаа яг барьчихсан. Яагаад гэвэл энэ бол утга ялгах шаардлагатай үг учраас. За тэгээ эхний тэр хоёр итэ би ли иг гэдэг нь оюун бэлэг, авиас бэлэг, ухаан бэлэг гэсэн үг шүү. За Монгол бичгэр ч гэсэн хоёр шилбэгтэй бичдэг. За хоёр дахь тэр хоёр итэ бэлэг гэдэг нь болохоор бэлэг дурсгал хүнд бэлэг өгнө гэсэн үг.
За монгол бичгээр бас ингэж бичдэг юм бэлээ гэж бичдэг. За тэр бэлгээ гэж ардаа ихшигтэй байгаа нь бол бэлэг тэмдэг, бэлэг дэмбэрэл гэсэн үг. Болоо бэлэгдэлтэй үг хэлнэ барин бэлэгдэл бодоод энтер гэж ярих юм бол бэлгээ дэл гэж бичгэнэ шүү дээ тий. Монгол бичгээр бас бэлгээ гэж бичдэг. За ингээ 3 янз. За дараад нь гараг гэдэг үг. Гараг гэдэг үгийг бол бас хүмүүс бас нэлээд шуугилдж байгаа, тэгээ сүултээ ойлгосон. Энэ гараг гэдэг үг та бүхэн сайн мэднэ дээ, ит байсан тийм ээ. Тэгвэл одоо шинэ талан дээр аатаж оруулагдсан. Яагаад гэвэл энэ үгийн бас утга гаралтай холбоотой. Урдны талан дээр нэг жоохон буруу. Яа харахгүй энэ гараг гэдэг үгийг буруу хийсэн байсан юм. Яагаад тэгэхээр гарах, сарих гэдэг хоёр үг монгол хэлэнд байдаг байхгүй юу? Сарих гэдэг үгийг мэдэн штэ. Нохой ших гэсэн үг те. Тэгвэл гарах гэдэг нь нохой баах гэсэн үг юм байна. Тэгээд гараад гарсан ямиг нь гараг гэдэг юм байна. Тэгэхээр энийг бол яах аргагүй одоо жоохон ховор юу л тийм өдөр тутмын хэрэглээний үг биш л дээ, хэрэглээ багтаа үг. Тэгтэл өдөр гарагийг заавалчгүй тэгэж өөрөөр бичих боломж байсаар байтал тэр үгтэй холиод авахыг байсан л да. Тэгээд энийг ерөөсөө монгол бичгээр угаасаа өдөр гарагийг гараг гэж бичдэг байхгүй. Тэгээд тэрийг бариад ингээд тэртээ тэргүү дүрс ялгадаг үгнүүд байж л байна. Тэрний нэг болгох чи ингээ гараг гэдэг нь зүг юм а гэд ингээ авсан. За дараа нь будлах гэдэг үг байна. Будлах доор нь байгаа будлаан, давлуун гэдэг энэ 3 үг яг адилхан зарчимтай. За яасан бэ гэхээр хуучин талан дээр ингэсэн байхгүй юу? Будлаан, давлуун гэх мэтчлэн үгнүүдийг ингээд одоо юу гэдгийг ард нь ингээд илийнх нь ард нь ийг нь хийгээд тэгсэн мөртлөө халтрах гэдэг үгийг болохоор 2 дугаар үед нь ийг нь хийгээд одоо юу гэдэг нь тий 2 дугаар үед нь одоо ингэсэн үг байхгүй да. Энэ хэдэн үгнүүд бол дандаа тэр монгол бичгийн улирал гэдэг үгтэй адилхан. Тийм үгнүүд. Тийм монгол бичгээр улаар ил гэж бичдэг тийм ээ. За халтрах гэхийг халтаар их уу, будуулигаан, дабалигун, будуулих уу гэд ингээд дандаа 3 дугаар үедээ ийтэй үгнүүд монгол бичгээр. За тэгэнгүүт улирал гэдэг үгийг яг дагсан. Улирал гэдэг үг бол 3 дугаар үедээ ийтэй байсан мөртлөө кирилл бичгт орж ирэхдээ их шиг нь урагшаага шилжээд 2 дугаар үед нь орж ирсэн. Тэгэхээр яг ийм ижлэхэн зарчимтай үгнүүдийг кирилл бичгээр оруулахдаа зарим нь игийн тэр хуучин байранд нь байлгаа зарим нь 2 дугаар үед нь оруулаад ингэсэн тийм нэг хідэн жахан тийм одоо ижил биш зарчим барьсан үгнүүд байсан байхгүй хуучин тайлд. Тэгээд тэд нарыг бүгдээр ингээд нэг зарчимд оруулаад ерөөсөө нийтээр нь адилхан энэ монгол бичгээс 3 дугаар үедээ байсан их шгийг 2 дугаар үед нь оруулъя гэдэг ийм зарчмын дагуу энэ үгнүүдийн их шгийг бүгдийг 2 дугаар үед нь оруулж ирсэн. Тэгээд тэрэнд бол халтрах, улирах за гэдэг хоёр үг бол хуучин тэгээ байж исэн болохоор энэ хэвээрээ зүв байна гэд энэ давлуун, будлаан, будлах гэдэг үгнүүдийг яг энэ хоёртойгоо адилхан зарчимтай болгож ингэж одоо журмалсан. За юм байна. За дараад нь дуурах, цаграг гэдэг хоёр үг бас адилхан юутай зарчимтай. За энд хуучин бол бас нөгөө адилхан зарчимтай үгийг хоёр өөрөөр бичиж байсан байхгүй. Тэгэхээр одоо энийг бол хараад ингээд яг авианы адилхан зарчимтай хоёр үг юм чинь дугаарыг, цагаарыг гэд адилхан байх нь зөвөө гэж ингэж журмалсан. За дараад нь дуурсах гэдэг нэг үг байна. Дуурсах гэдэг үгийн язгуур нь бол дуур. Одоо дуур шиг тийм олон түмэнд дуурсан, нэр алдран дуурсан гэсэн утга штэ. Тэгээ язгуураа эвдэхгүй байх ёстой гэдэг үүднээс дуурсах гэдгээр нь журмалсан. За дараа нь тэр дэгдэхээ ирвэхээ гэд хоёр үг байна. За энийг бол бас одоо хос гიშгтэйгээр журмалсан. Ягаад гэвэл ангаахаа овоохоо гэдэг үгтэй л яг адилхан. Одоо дэгдгэр гэдгийн дэгд тийм ээ, эрвгэр гэдгийн эрв, ангаасан гэдгийн анга, овоосон гэдгийн ов гэдэг ингээд энэ идэвхгүй язгуурууд байхгүй юу, дүрс илэрхийлсэн. Тэгээд тэр идэвхгүй язгуур дээр одоо дүр байдалцаасан идэвхгүй язгуур дээр нэмээд жинхэнэ нэр үүсгдэг юм аахай дөрв гэсэн дагвар байна. Яг тэр дагвартай үгнүүдийг бүгдээр ингээд адилхан хос гიშгтэйгээр ингээд бичнэ гэдэг тэр зарчмын дагуу бүгдийг ижлэхэн болгож урмалж өгсөн. Ангаахай, овоохой, дэгдэхээ, ирвэхээ бүгд ижлэхэн гэж. За дараа нь
тэр замбутив гэдэг нэг үг байна. Тэр замбутив болгоод энийг харин би жоохон харин яг сайн ойлгоогүй шуудах хэлэхэд замбутив гэдгийг яагаад замбутив энэ бараг л адилхан. Гэхдээ энэ хөргөн хэрэглээний үг биш л дээ. Энийг зүгээр би Монгол бичгийн гарлыг харсан болов уу гэж ойлгоод тэгээд орхицсан. Ямар ч үсэн замбутив гэж журмалсан байна лээ шин тайлан дээр. За дараад нь энэ Монгол бичгийнх нь юм уу эсвэл нэг бол энэ Монгол өвшөлтөд төвөдөг тэр гарлыг харсан болов уу гэж бодож байна. За дараа нь 6 дугаар 7 дугаар гэдэг гих мэтчлэн өгнүүдийг бол нөгөө 6 дугаар 7 дугаар гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр 6 дугаар 7 дугаар гэдэг бол зүгээр ярианы хэлбэр байхгүй юу? Тэгээд бичих тул 6 7 гэсэн язгуурыг эвдэхгүй байсан зөвөө гэж журмалсан. За ойлгомжтой тийм ээ. Одоо би ингээд нэлээд гайгүй 50 дуу ярьж чинь нэг их хурдлахгүй байгаа гэж бодож чинь хэрвээ яаж мэдхүү дундуур нь асууйдаа гэмээр юм гарвал дундуур нь таслаад асууж болно шүү. Би үг таслалаа барьлаа гэхгүй шүү. За дараа нь ишлэл гэдэг үг байна. За энийг бол бас ингэж хоёр ялгаж өгсөн. Хуучин бол нэг янз байгаа гэсэн. Иш ээтэй ишлэл гэдэг нь бол нөгөө иш татах бусдын ном зохиолоос үгнээс тийм ээ. Иш татлах ишлэл авах энэ төргээл ээгээр бичнэ. Ийтэй иш нь бол юмны иш бариул бүрдсний иш, утганы иш гэдэг тэр ишээ тэгж бичнэ гэдэг ингээд хоёр тусад нь болгож журмалсан. За дараа нь тэр мурой гэдэг үгийг бол бас яг Монгол бичгийн бичлэгээр журмалсан юм билээ мурой гэд. За дараа нь олонтоо гэдэг нэг үг байна. Олон таа гэж бид нар бичээд идэг байсан. Тэгээ би ч гэсэн дандаа олон таа гэж бичдэг байсан. Ягаад гэвэл олон удаа гэдэг үг хураагдаад би болсон үг л дээ. Тэгээ тэргээр нь бодоод олон таа гэж бичээд идэг байсан чинь их сонин. Өөрөө л тэгж бичээд идэг байсан бил шүү дээ. Надтай адилхан олон таа гэж бичээд идэг хүмүүс зөндөө л байсан. Тэгсэн чи би нөгөө нэг энэ толмол энийг судлах хэрэг гараад дамжсаргын толон дээр ингэхэд олон таа гэж байдсан болов уу гэд үзсэн чинь байдгүй юм бил шүү дээ. Олонт гэж л байдсан билээ. Олон тоо гэж хэлбэрч байхгүй, олон таа гэж хэлбэрч байхгүй. Тэрийг бид нар зохиогоод бичээд идэг байсан билээ. Олонт гэж хэлбэр байсан. Гэтэл энийг бол одооны толон дээр олон тоо болгоод журмалцсан. Олон удаа гэсэн үг шүү дээ. Олон тоо гэсэн хоёр үг биш шүү. Олон тоо давтагддаг гэдгийн тэр олон тоо. Одоо хуучин бид нар олон таа гэж бичдэг байсан. За тэгээ энийг бол олон таа гэдгийг нь ягаад болиулаад олон тоо болгоцсон бэ гэвэл нэгэнт нэг үг тийм ээ. Нэг үг үсчихсэн учраас ишиг зохицох ёсныхаа дагуу А2 чинь нэг үгэнд угаасаа ордгоо шүү дээ. Тэг ишиг зохицох ёсоор нь журмалчихсан. Ийм учиртай. За дараа нь тэр пижигнэх сэржигнэх гэд хоёр үг байна. За энийг бол нөгөө яг тэр авиа язгуур үгийн бүтцээр нь авиа дуурайсан язгуур дээр жигнэ гэдэг дагвар байдیں۔ Жигна дөрөв, жигна, жигнэ, жигно гэдэг ийм дагвар. Тэр дагварыг бол авиа дуурайсан язгуур дээр залганаа. Тэр юугаараа тэр одоо бүтцээрээ. Тэгээд тэр жигна гэдэг жигна дөрөв гэдэг дагварын хэлбэрийг эвдэхгүйгээр пижигнэх гэдэг чинь пэр гэдэг дээр жигнэ нэмээд ингээд нийлэхээр эрнэ гээгтсэн тийм үг л дээ. Пижигнэх гэсэн үгээр хэлбэл. Тэгээ эрнэ ярианы явцад одоо авиа хураагдаад тэгээ пижигнэх сэр гэдэг дээр сэржигнэх гэдэг ингээд ингэж бичих зөвөө гэж журмалсан. За шижигнэх гэдэг үгийг тэгвэл яаж бичих юм шаа? Юу гэдгээ? Шижигнэх. Шижигэр. Үгийн үндэс нь шижигнэх. Үгийн үндэс шижигнэх гэдгийн үндэс нь юу юм бэ? Шижигэр байна уу? Шижигнэх. Шижигэр гэдэг үг байгаа юм чинь шиж юм байна л да. Бас идэхгүй язгуур юм байна те. Та нарын утсан дээр юу байгаа юу? Журмалсан тал суулгацсан утсан дээр. За одоо шууд харъя. Тий, шижигнэх гэдгээр яг энэ шиг байна. Яг энэ шиг. Шижигнэх. Тэгэхээр чи үгийнх нь үндэс нь ингээд алдагдчихж байна гэсэн үг болчихно шүү. Үгийн үндэс нь биш шижигэр гэдэг үг байна. Шижигнэх гэдэг үг байна гэдэг чинь язгуур нь шиж гэсэн идэхгүй язгуур гэсэн үг шүү дээ. Нэг язгуураас цор хаяж хоёр үг үүсч чадчихвэл тэр утгатай байх хэрэгтэй багш. Тэгэхээр чинь шиж гэж ямар утга байна? Язгуур хоёр янз байдгийг. Утгатай идэвхтэй язгуур
идэвхгүй язгуур гэж хоёр янз байдаг. Тэрний идэвхтэй язгуур нь шууд утгаа илэрхийлж чаддаг. Идэвхгүй язгуур нь бол заавал дагвар авчиж утга нь гарч ирдэг тийм язгуур байдаг. Одоо жишээлбэл одоо энэ авиа дуурайсан язгуур бол яг бас жоохон мэдэгдээд л юм л да, тийм ээ. Тэгээд одоо чи бандгар бүндгэр тэр язгуурт бандгар пэндгэр гэдэг үгнүүдийн язгуур чинь банд бүнд понд пэнд гэсэн язгуурууд байгаа шүү дээ. Тэгээд заавал тэр банд дагварыг авчиж утга нь гарч ирдэг ийм идэвхгүй язгуур гэж байдаг. Тэгэхээр тэр идэвхгүй язгуур яаж тавьд юм бэ гэх юм бол одоо нэг язгуураас доор хаяж хоёр үг үүсч чадчихвэл тэр язгуур мөнгө гэж таньдаг. Шижгэр тэгэхээр ч одоо бид нар шижигнэх гэж чинь шижгэр гэдэг үгийн үндсэнд байхгүй болоод явчих нь өөрөө шижгэр гэдэг үг чинь үүсмэл үг байхгүй юу? Шиж гэдэг язгуур дээр гар дөрөв гэдэг дагвар залгаад шижгэр гэдэг үг үүсэж байна. Харин шиж гэдэг язгуур дээр жигна дөрөв дагвар залгахаараа шижигнэх гэдэг үг үүсэж байна. Язгуур нь идэвхгүй язгуур шиж. Тэгэхээр шижигнэх гэж чинь тэгвэл Г-ийн ард бичихгүй, Г-ийн өмнө И бичнэ. Шижигнэх. Одоо энэ дөрвөөр бичиж байна. Яг энэ шиг бичиж байна. Шижигнэх гэж бичиж байна. Одоо яг шижигнэх гэж байна, тийм ээ? Энэний П-ийнх нь оронд иш тавиал ингэж бичиж шүү. Би одоо толноосоо хараад хэлж байна тий. Ер нь бол энэ толийг суулгаад авчаарай. Энэ толийг суулгасан уу? Одоо энэ дээр харагдаж байна уу? Энэ миний энэ дээр ингээд нөгөө энэ чинь аппликейшн шүү дээ. Энэ хажуу талд байгаа энэ чинь аппликейшн банк хэрэгжилж байгаа. Энэ яг нөгөө нэг юуны дөрөв үзэж байгаа цагаанлахад дуусаад дөрөв үзээ дунд шатны ахлах шатны ангийн хүүхдүүд маань гөрөө яг утсан дээр нь энийг суулгах гэдэг байхгүй юу? За та нар ингээд яагаад тэгэхээр бид нар чинь нөгөө гадаад 7 жил болсон болохоор чинь яг энэ хэрүүл нөгөө зөв бичих дүрмийн талаар ч айгүй хэцүү байсан. Тэгээ сүүлд яг энэ гарсан гэдэг тэгэнгүүт ингээс бүртэл байсан айгүй амар хэрэгцээтэй. Яг үнэ. Нэг юм бичээд бүртэл энэс хараа явдаг тий. Тэгээ эн чинь бас ийм штэ. Одоо юу яагаад гэдэг бас нөгөө нэг хуучны байж байгаа л нэг жил болоод юм уу нэг 2 жил болоод юм уу арилгачаад нөгөө шинэ апдейт хийсний татаад байдаг шээ тэрийг мэднэстэй тий. Тэгээ тэр нь яг юм тэр зарим үгийн хувлал мовлол энтрийг орхицсан энтер байдгийгаа хүмүүс ингээд шүүмжил ягаал ирээл ингэхээр л эн чинь бүр бас тэр юу нөт юм дээр компьютер дээрээ бол тэр сайт нь хүмүүсийн шүүмжил санал энтрийг хүлээж авдаг бас сууг мөнгөтэй. Тэгээд тийм үгний хувлал нь олдохгүй байна энтергээл бас багш нар энтер санал өгдөг. Тэгэхээр н тэр орхисон барьсан юм аа нөхөөд юугаад апдейт хийгээд яваад идэх юм байлээ. Багшаа би нэг юм тэр замхтэр гэдэг үгэнд багшаа замхтэр гэдэг үг байна шүү дээ. Тий. Замхтэр гэдэг үг маань замбуулан орчлон хорвоо гэдэг ингэж байна тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг замбуутив биш замбутив гэдэг ингэ болчиход байгаа юм байна шүү дээ. Тий харин тий. Тийм тэгэхээр замбуулан гэдэг үг маань яах вэ? Замбулан болох уу тэгвэл? Үгүй замбуулан гэдэг үг бол хэвээрээ л бай. Одоо ингээд талнаасаа харьяалтай хэдүүлээ. Замбуулан гэдэг үг бол хэвээрээ л байж байна. Замбуулан замбутив хоёр болохоор хоёулаа л нөө төвдөөс зээлж авсан хариуг болоо явчихж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг зээлж авсан үгийнхээ үнсээрээ явна гэх юм бол хоёулаа л адилхан замбуулан замбутив хоёулаа ижилхэн баймаар юм. Яг үнэ. Тэгээ би одоо энэ дээр бас хэлэх чинь бид нар адилхан мэргэжлийн бас улсуудын хувьд мэдээч хэрэг энэ 18 оны толиг бол би өөрөө зохиочод миний өмчгээд одоо юу гэдгийг шахах гад байдаг юм уу яах гад байдгийг ингэж ярьж байгаа биш үү тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тэр хоёрдугаарт одоо юу гэдгийг бас 100% төгс төгөлдөр юм гэж угаасаа хаач байхгүй штэ. Тэгэхээр энэ бол бас нэг ганц нэг шүүмжлүүлстэй юм бас байж л байдгийг. Тэрийг би бас энэ талан дээр нэг алдаа энэ жижиг нэг хоёр алдаа орцсон юм байна да гэдгийг би ард нь бас энэ дараагийн слайд дээр байгаа. Тэрийг ярина. Тэгээ тэрний нэг нь бол би бас яг өөртөө чинь санал нэг энэ замптив гэдэг үгийг яах гээд өөрчилсөн юм бол доо гэд. Тэгээд одоо энэ ард нь яг өмнөнийг хэлэхэд одоо юу гэдгийг энэ ард нь хоосон байж хахаар одоо гарлал дагсан болоо даа л гэж би таасан. Яг нэг хэлэхэд. Яг би бол бас яг өөртөө чинь адилхан замбуу тв гэдгийг бол замбуу твээр нь байлгахад юу болохгүйсэн бол энд ягаад нэг жоохон тийм сонин өөрчлөлт хийсэн бол доо гэж бол яг энэ дээр бас бодож байна. Тэгээд тэргүй замбуулан хорвоо гэд ингэж байж байхад чинь ууд нь тийм яг адилхан байгаа хгүй. Үнс нь бол
Тий яг үнэ харин тий. Тэгээ энийг бол би бас жоохон таалагдахгүй тэгэл өнгөрцөн. Тэгээд одоо яг хөө нэгэн талан дээр ингэсэн байгаа юм чи ингээл бичиж байхаас нэгдүгээр хоёрдугаар тийм айхтар өргөн хэрэглээний үг биш юм да гэдээ орхисон. Гэхдээ би бас бодчихлаа л да өөрөө чи хэлэхээр юу яа гэж одоо энэ толны тэр шинжилэл энэ төр хийдэг хүмүүстэй ойрхон ажилладаг учраас бас дараагийн удаад апдейт хийхдээ энийг та нар юу гэж бодож байгаа вэ? Энийг одоо ингэж байж хань зөв. Нэгэнт ингэж талан дээр ингэсэн чинь буцахад эвгүй гэдгээ утгаар ингэ байлгаад ах юм уу? Эсвэл энийгээ бас сольчих юм уу? Яах вэ гэж бас хэлж сануулъя л гэж бодож байна. Тэгээ миний үгийг хэр авах вэ гэдгийг мэдэхгүй. Зүгээр сануулахад илүүдэхгүй юм даа л гэж бодож байна. Энийг бол Тэгэхдээ багшаар нь тогтцсон гэд ингээд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй байгаад байх бас миний бодлоор бол буруу юм шиг санагддаг. Угаасаа үндсэн хуулийн өөрчлөлт гэл ингээд орж ирдэг. Тэ ялгаа байхгүй. Яагаад политикийн өөрчлөлт ингээд ер нь алдаа төгсөн гэж байхгүй шүү дээ. Нэг хийлээ дараа нь эргээд харахаар ингээд нэг жаахан алдаа гарсан байдаг. Тэрийг бид нар засаж залруулж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр за ингээд болохгүй нэгэнтэй гарсан юм чинь нэгэнтэй хэвлэгдсэн юм чинь ингээд таашч бас болохгүй байхгүй яг шээ. Тийм яг үнэ хааны Монгол хэлээр тэгж болохгүй шүү дээ. Яг үнэ. Энийг би бас яг тэгж юу яаж байна. Одоо би дахиад нэг одоо тэр хэлний бодлогын үндсэн зөвлөлийн даргатай уулзахаараа энэ зам тэрийг бас нэг хэлье. Тийм ээ. Тэгээд аач. Ааха. За тэгээд тайлбарлаж болох утсаар бус дүгнүүд нь бол дөрмөнд нь ойлгогдоод яваад байгаа сте тий. За дараа нь за энэ сармис гэдэг үг. За сармис гэдэг үгийг бол сармисэг гэдгийг мэдээж хэрэг өөрчилсөн нь бол зөв байх л да. Сармисэг гэж одоо ярьдаг ч юм чинь харцсангуу бас хэвшил энэ юунда хэлнийхэн хөгжилд нийцүүлээд сармис гэдгээр нь ингээд бичсэн журмалцсан байлээ. Энд бол асуудал байхгүй хаа. За дараа нь тэр төвд ойрд гэсэн хоёр үг өөрчлөгдсөн. За энийг бол нөгөө юунаас нь ялгаж өгсөн. Одоо төв дунд гэх юм бол яг энэ уртлах шиг бичнэ. Төвд дунд хотын төвд амьдардаг гэвэл тийм ээ ингэж бичнэ. Ойрд одоо уулзсангүй ойрын үед юм байлаа энэ төр гэвэл ингэж бичгэнэ штэ. Тэрнээс нь ялгаад угсаатны нэрийг ингээд их шигтэйгээр бичгээр журмалсан. Одоо бурайд гэдэг ингээд бүгдээр адилхан. За тэгээ яагаад гэж юм бэ гэвэл энэ бол гарлыг харсан. Ер нь бол энэ бурайд баяд дөрвөд энтергээд энэ угсаатны нэрнүүд ихэнхдээ дээгэр төгсдөг тий тэрийг анзарж байгаа бах. Тэгээ тэр дэ бол юу вэ гэхээр ард гэдгийн дэ штэ. Ер нь бол ард гэдэг үгийн дэ. Тэгээ ард гэдэг үг маань монголчээр арад тийм ээ арад. Тэгээ тэр гарлыг оруулж ирээд тэгээд нөгөө төв дунд ойрын үед гэдгээс нь ялгаад өгсөн. За энийг бол ингээд зөв гэж одоо журмалж байгаамаа. За дараад нь толт хийдэг үг байна. За энэ бол бас өргөн хэрэглээний үг биш. Би энэ өргөн хэрэглээний үгнүүдийн тодруулцсан. Энэ тодруулаагүй нь яг жаахан цөвтөр хэрэглэгдэг үгнүүд. Тэгтээ бол мэд хэрэгтэй бид нар. За тэр толт гэдэг үг жаахан хуучирсан л үг л дээ. Тэгтээ одоо бас сэргэж байгаа. За нөгөө зүрхний толт гэж ярьдаг штэ. Зүрхний одоо үг гэсэн үг л дээ. Зүрхэн толт шиг хайрлан энэ төр гэсэн тийм утга байдаг тийм ээ. За тэрийг бол толт гэдгээр нь журмалсан. Яг энэ монгол хүчгийнхаа бичлэгийг монгол хүчтэр бол и байдгүй, шилб байдгүй. Тэг тэргээр нь журмалцсан байлээ. За дараа нь үнсэх гэдэг үг. Энэ үнсэх гэдэг үг сонин штэ. Та хэд мэдчихэв нөгөө юу? Үнсэх гэдэг үг бид нар бүр яг одоо энэ үнсэх гэдэг энэ улаанаар бичсэн байгаа шиг хэзээ нэсэхлэд хөвшсөн тий. Тэгсэн чинь ингээл хөвшил, ингээл бичил яваад идэг гэсэн чинь би бас яг түрүүний хэлсэн шиг ингээд энэ толийг судлах хэрэгцээ гараад нөгөө толио эргээд үтсэн чинь дамжсарман талан дээр үннээсэх гэж байдаг юм биш. Тэнийг хараад би гэсэн гайхсан. Энийг нөгөө нэг үнс гэдэг нөгөө үнс гэдэг үгнээс л яах гэж үнс ингэж болгосон гэж багш тэг зааж өгчээсэн сургууль зааж байгаа. Тий. Нэгдүгээрт яг тэрнээс ялгаа, хоёрдугаарт энэний язгуур нь үнс гэдэг язгуур нь үнэр байхгүй юу? Үнэр. Тэг үнэрсэх гэсэн үг. Үнэрсэх гэсэн үг ер нь бол. Би ер нь гээгдээд тэгээд үнсэх болсон тийм үг. Яг үгийнх нь тэр гарлыг хөөх юм бол. Тэгээд ер нь монголчууд ч ингээд үнсдэг штеп хөртөө үнэрлээ тий. Тэгээд амтан ч гэсэнтэй үр зулцгаа үнэрлжээ тэр чинь үнсэж байгаа л гэсэн үг шүү. Тэгэхээр үнэр гэдэг язгууртай одоо тэр бүр үгийнх нь гарлан тийм гаралтай юм байлээ. Тэгээд тэрийг энэ хөөгөөд тэгээд дээрээс нь сая өөрөө чи хэлдгээр нөгөө үнс нурам гэдгээс ялгаад ингээд ингэж бичдэг байсан юм байна. Тэгээд энийг бол бид нар ерөөсөө хэдэн цөөхөн одоо тойл хардаг монгол хэлний огч нар л мэдхээс
ерөөс хүмүүс мэддэгчгүй хэрэглэгчгүй ирчихсэн. Тэгээд энийг бол ингээ хөвшөөд нэг нь тогтчихсон учраас одоо энэ 18 оны талхин дээр нь хөвшлэр навсан. Эргээгээд энийг нөгөө дамжин сургууль талхин дээр ийм байдаг та нар хаар гэд ингээд үнэс болгосон бол би бодож байгаа магадгүй нөгөө чэйж шиг аягүй хүмүүс уурлах байсан баха. Тэгээ энийг бол за ерөөсө тэртээ тэргүй одоо юуныхаа юу гэдгийг нөгөө дуудлагын дааш тохируулаад ингээд хөвшлэр навчё гэд ингээд хүмүүсийн хөвшлэр навцсан. Энийг бол ёстой хөвшлэр навсан юм билээ. Тэгэхээр эндээс юу гэж хэлсэн бэ? Бусад өвгнүүд бишсэн багшаа хөвшлэр наавал яах вэ? Тэгээд бусад төхөөрөмжөнд бол биш болоо явна шүү дээ. Тэгэхээр харин энийг яг хөө зүгээр боломжтой ер нь боломжтой юмнуудыг нэг хөвшчих боломжтой юмнуудыг бол ингээл одоо түрүүн би яриад байгаа эднэр бол хөвшчихэд ерөөсөө тийм хүмүүс ойлгохгүй хэцүү юу хэрэлдээд ах юм бараг байхгүй гайгүй айгу амархан ойлгочхоор юм хөвшчихэр өгнүүд нь бол дүрмэл дагсан дээр ихгүй дүрм гарал одоо тэр зарчмаа дагсан дээр яг ингээд нэг нийт ард даяар яатсан одоо энэ өмсөх гэдэг дээр л тэгсэн өөр хөвшлээд авсан тэр буруу угаасаа багш нэг энэ дүрмийн өөрчлөлтөөр урд нь ч гэсэн нөгөө их сургуульд жаад яг орчин цагийн монгол хэл орж хахад юу яадаг үгийнхээ одоо зөв бичих дүрмийг бол үгийнхээ үндсийг барьж зөв бичих үгийн бие яана үгийн одоо нөгөө дүрмийг баримтлан гэдэг эдсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ингээд хөвшлийг дагах биш яг нөгөө үгийнхээ үндсийг тэгээд монгол бичгийн яг үндс нь юу вэ тэрнээсээ ингэж харж ингэж хийнэгээд тэгсэн мөртлөө ингэж зарим нэг үг нь хөвшлэх болоод ирэхээр чинь бас аюу сонирн болчихж байгаа байхгүй юу? Дараагийн хуудас руугаа шилжийе. Бид нар нөгөө таны үгийг агуулж сонсох. Яг өнөөдөр аль нь зөв юм бэ гэдгийг мэдхийн чухал байгаа учраас. Тэгээ. За тэгээд юу яа чинь энэ хөвшлээд авсан тийм олон үг байхгүй. Ерөөсөө ганцхан энэ. Ерөөсөө баг ганц. Би бол ганцхан гэсэн өөр байхгүй хаа. Тэгэхээр нэг хөвшлээд агаад бодлуулсан тийм олон үг бол байхгүй шүү. Тэгээ эндээс би ягаад яг зүгээр энийг ингээд хөвшлээд авсан гэдгийг онцолж хийж гэнэ гэвэл энэний ард бид нар ч юм уу да ер нь хүмүүс тал хардггүй л байсан юм байна лээ. Тэрийгээ би мэдэж авсан. Тэгээд яг ганцхан энэ үгийг бол би биш шүү дээ тийм ээ нөгөө олон 20 автор чинь ингээд журмалцсан юм байна. Тэгэхээр одоо энэ үнсэх гэдэг үгийг бол яг ингээд бичихэд тэг болохоо байсан юм байхгүй ганц үгийг ингээд үгэнд орчоол гэж хэлэх гэж байна л да. За юм байна. За энийг бол дахиад ээтэй болгоод өөрчлөөд байх юм бол дахиад нэг бодлын тархил нэмэр баха. Тэрэнд орвол замбуу ТV янзлсан нь баг зүг болоо гэж би бол өөрсдөө нэг үг юм бол тийм тогтоогдчихно л да. Олон үг юм бол нэг л хөвшүүл үг юм байна шүү дээ. Тийм олон үгээ тэгж хөвшлэр яасан юм байхгүй. Нэг л тэгэхээр тогтоогдчихно. Тий. За тэгээд дараад нь энэ нэг эмхтгэл, цомогтгол, номогтгол гэдэг энэ гурван адилхан бүтцтэй үгийг бас хүмүүс бодлоо л янз янзаар нэг зарим нь ихшигтэй, заримдаа ихшиггүй бичээд байдаг байсан. Тэгээ энийг бол үгийнхээ бүтцийг дагаад ихшигтэй байх нь зөвөө. Яагаад гэвэл энэ эмх зэгц тийм ээ. Тэгээ цомхон, номхон гэсэн юм гурван язгуур штэ. Тэгээ энэ дээр бол дээ залгаад эмхэд одоо эмхэр гэсэн утгатай. Цомхот, номхот тэгээд ингээд үг үсгэхэд бол яах аргагүй хоёр заримдгийн дүрм ёсоор ихшиг аавна. Тэгээд ардаас нь га, го залгаа тэгээд ил залгахад бол нөгөө д, г гэдэг хоёр гийгүүлэгч авены хуулиар хоёр сул гийгүүлэгчийн нэг нь чанга гийгүүлэгч болж өөрчлөгддөг юм л да. Тэгээд ингэж өөрчлөгдөхөд гийгүүлэгч чангарахад өмнө байсан ихшигтэй нөлөөлөх тийм дүрм бол харин байхгүй. Тэгэхээр энэ бол үгийн бүтцээд байгаа тэр ихшиг байх нь зөвөө. Бүтцээрээ зөвөө гэдэг ингээд бүтцээр нь журмалсан. За дараа нь тэр хэрдхийх гэдэг нэг үг байна. За хэрд гэдэг бас идэхгүй язгууртай энэгээр нь журмалсан. За хэр гэдэг нэг үг байна. Хэр хоёрыг ялгсан. Хэд хичнээн гэдэг хэд хичнээн хэр зэрэг гэдэг чинь бүгдээрээ адилхан язгууртай. Тэгээд ийтэй бичих юм бол хэр буртаг болчих штэ. Ингээд ялгаж журмалсан. За дараа нь тэр нэг хэл зүй, үг зүй, учир зүй, одоо гоо зүй, ямар зүй, зүйтэй өгнө зөндөө байдаг штэ. Авил зүй, үг зүй, өгүүлбэр зүй тийм ээ. Тэр бүх зүүнүүдийг дандаа тусна бичгэр журмалсан. Ном зүй, мом зүй тэр гээд. Яг тэгвэл зүй гэдэг бол бие даасан үгээ, зүй тогтолгосон үгээ. Тийм учраас тусна бичих нь зөвөө гэж ингэж журмалсан. За тэгээд ингэж миний яаха одоо хоёр талын хооронд зөрсөн үгнүүд ингээд дуусж байгаа. За тэгээ эцэст нь хэлэхэд энэ 30хан үг гэдэг бол тэр 18,000 толгой үгнээсээ юм уу эсвэл 38,000 толгой үгнээсээ юм уу эсвэл тэрний дунджаас бодоод үзэхэд 1% ч хүрэхгүй шүү. Ерөөсөө л
одоо тий энд би хувьлаад бодоод гаргацсан л да 0.6% хувил юм шүү. Тэгэхээр энэ дээр одоо би хэлэх юм. Одоо зарим тэгж нэлээд хүндэлтэй байгаа хүмүүст битгий ингээд ийм жоох юмны төлөө сенсац үүсгээд ингээд монгол хэлний дүрмийг самраа хийцэн байна гэдэг муухай үг битгий хэлээчээ. Энэ 30 хүн үгийг би хэлээд өгье. Тий хамаг дүрмийг хэлээд өгье. Ингээд тогтоогоод авчих. Тэгэл 18 оны тэр ерөнхийлөгчөөр батлагдсан талиндаа захирагдаал хэдүүлээ явчих. Тийм их зовлонтой юм биш. Харин тэр найруулга одоо сэтгэхгүй үгийн баялаг энтрээ илүү ярья. Зөв бичгийн дүрэн бол тийм хэцүү юм биш ээ. 2 удаа их зороход бол хангалттай ойлгочихно гэж хэлдэг юм байна. За тэгээд одоо дараанд нь юу ярих гэж байна вэхээр энэ бас нэг хэдэн үгийг би яриа. Одоо энэ нэг хуудас төлөө бэлдсэн. Энэ ямар үгнүүд ярих гэж байна вэхээр хүмүүсийн маш их нэлээх маргалддаг үгнүүд. За энэ нь болохоор өөрчлөгдөөг байхгүй юу? Өөрчлөгдөөгүй. Өмнөх талан дээр ч ийм л байсан, одооны талан дээр ч ийм л байгаа. Ингээл байж байгаа үгийг нөгөө манай хүмүүс өөрөө хатуухан хэлэхэд тийм ээ өөрөө толь хараагүй, өөрөө толны соёл суугаагүй, өөрөө толь хэрэгэлдэггүй. Тэгээд тийм учраас буруу бичээд хэвшчихсэн байсан мөртлөө нөгөө зөвөөрөө ингээд нөгөө нэг толь хэрэглэх, толны хэрэглээний соёл суух явцад гараад ирэнгүүт гайхаад зарим нь эргэлзээ, зарим нь бүр уурлаа, зарим нь хэрэлдээд ингээд байгаа ийм хідэн цөөхөг байдгийг. Тэгээд тэр хүмүүс уурлаад ахаар нь хичнээн үгэн дээр ингэж хэрэлдээд байгаа юм бэ гэдэг ингээд түүгээд үтсэн чи ердөө нэг хитгэн үгэн дээр одоо энд би хэд байна? 20 үг байна уу? 10 үг байна уу? Тий 12 итгэн үгэн дээр л маргалтаад идэг байхгүй юу? Тэгээд трийг одоо монгол хэлний дүрм самарцсан юм шиг болгоод идэг. Гэтэл ийм цөөхөн үг байдаг юм байна. Хүмүүсийн одоо гол бухимдлын талбар болоод байгаа. За энийг би бас хэлж өгье гэж бодсон. За ингэж байна. Эхлээд энэ авиас, гавья, завья, харья, томьё өөр юу үлдсэн байна? Тавьёг гэсэн үг үлдсэн байна. Ийм хэдэн үгнүүд байгаа. Нэг төстэй. За энэ үгнүүдийг хүмүүс яадаг вүлээ? Бас л маргадаг тий хатуугийн тэмдэгтээ бичих гээд идэг. Тэгтэл энэ хэдэн үг чинь хуучин талан дээр ч тэр одоогийн талан дээр ч тэр угаасаа зөөлний тэмдэгтээ. За та бүхэн бол мэдж байгаа Монгол хэлний. Зүгээр хүмүүст хэлэхдээ яаж хэлэх вэ гэвэл угаасаа энэ чинь нөгөө нэг монгол хүчгээрээ дандаа ийтэштэй шилвэтэй. Тэгэд монгол хүчгийн шилвч нь кирилл рүү орж ирэхэд зөөлний тэмдэг болох уу хатуугийн тэмдэг болох уу ойлгомжтой. Дээрэс нь ярих ч гэсэндээ авиас, гавья гэд ингээд гэд ингээд зөөлөр чинь тийм ээ. За тэгээ ингээд зөөлний тэмдэгтэй үгнүүд. Тавьёг гэдэг ганцхан үг нөгөө юмны цэс гэсэн утгатай тий тавьёг гэдэг ганцхан үг талан дээр хатуугийн тэмдэг байсныг шин талан дээр эднэртэй адилхан болгон зөөлнөр журмалцсан байлээ шүү. Тавьёг. Тэгээд бүгдээр ижил болгож журмалсан байлээ. Тэгэхээр тэр тавьёг бол яг хав монгол үг шилтэй. Тэр санскрит үг баха. Тэгээд тэр бүгдээр ингээд тэр ганц үгийг тэгж бодлуулад явах уу гэд бүгдийг адилхан зөөлний тэмдэгтээр журмалсан байлээ шүү. Энэ дээр нэмээ хэлчихэд. За тэгээд энэ авиас гавья энтрийг хатуугийн тэмдгээр бичээд байдаг хүмүүсээс би бас сонирхож асууж үзсэн. Яагаад энэ үгийг ингэж алдаад идэм бол хүмүүс гэж. Тэгсэн чинь нөгөө ингэж л айгүй нийтдээ амархан юм хэлсэн. Эр үг юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр эр үг гэдэг гэхээр нөгөө нэг авъя, харъя, тийм ээ? Бодъё. Нөгөө шийдэн хүсгийн яа залгсан үгтэйг андуураад идэг юм байна хүмүүс. Үйл үг биш гэдэг энэ хэлэх хэрэгтэй. Тий. Тэгэхээр тэр чинь үйл үг шүү дээ. Тэгээ ингээ гэсэн шийдэх утгатай нөхцөл залгсан үг тэрэндээ битгий андуураач. Эн чинь язгуураараа байгаа үг ээ. Тэгээд ингэж хүчнэ гэд хэлээд төхөр хүмүүс айгүй амархан за гэд ойлгочт юм бэлээ. Тэгээд нөгөө та нарт би нөгөө ийм шүү гэж заахаас гадна бүгдээрээ нийлээд хүмүүст ингэж заяа гэдэг утгаараа өнөөдөр илүү яриад байгаа шүү. Дуу хоолойгоо нэгтгэх гэж байгаа юм. За тэгээд дараагийн үг байцаа гэдэг үгэн дээр бас хүмүүс айгүйх маргалддгийг. Байцаа гэж үчнэ гэдэг. Гэтэл хоёулаа зөв. Яагаад тэгэхээр нэг нь монгол үг, нэг нь хятад үг тий. Хүнсний ногоо гэдэг бол байцаа гэдэг одоо цагаан ногоо гэсэн тийм хятад үг штэ монгол хэлэнд хятад хэлнээс орж ирсэн. Тэрний гарлыг нь бариад байцаа гэж бичдэг. Байцаа гэдэг үг бол монгол хэлний үйл үг. Асууж байцаах гэсэн үг. За ингээд энэ хоёрыг ялгчихж байгаа. Энэ угаасаа л ялгаатай байсан.
бид нар л мэдэхгүй одоо хүмүүс л мэдэхгүй байсан болохоос. За дараа нь энэ бүжин гэдэг үг дээр та нар бас санаж байна уу? Бас хүмүүс аягүй хуурсан шүү дээ. Бүжин гэдэг ингээд талан дээр ингээд байж хахаар нь бид нар тэгээд бүжин гэдэг нэртэй хүмүүс яах юм? Нэрээ бүжин гэж бичих юм хаашаа ингээд би нэрээ өөрчлөх юм өнтрийгээд бас бах юм болсон шүү дээ. Тэгсэн чинь энэ бол бүжин гэдэг үг бас хоёр өөр үг байхгүй юу? Бөөгөр хэлсэн бөөжин гэдэг нь бол туулан бүжин. Энэ бол яг уугуул монгол үг. Бөндгөр бөөрөнхий хөөрхөн гэдэг тэр бөө гэдэг язгууртай үг. Харин хүний нэр бол бүжин гэдэг нь үүтэй байгаа нь зөв. Яагаад гэхээр хүний нэрний бүжин бол монгол үг биш байхгүй юу? Энэ хардаа монгол хүний нэрийн талан дээр ингэ байж байгаа. Бүжин, бүжин дулан, бүжин лам гэдэг нь бол бүжима гэдэг ийм төвд үг. Хүүхдийг тэтгэх охин тэнгэрийн нэр. Тэгэхээр эндээс орж ирсэн үг юм чинь гарлаа бариад үеийн дараа үүтэй байх нь зөв шүү дээ. Тэгээд энэ бол хүний нэрэнд ингээ орцсон. Тэгээ энэ хүний нэр бол ямар ч асуудал байхгүй ингээд байж байна. Туулан бүжин гэвэл өөтэй. За ийм. Тэгээ энэ бүжин гэдэг үг одоо цагаан толгой молгонд бол яг ингээд өгөөрөө явж байгаа шүү. За дараад нь энэ дараах дээрх доорх гэдэг энэ хэдэн үгэн дээр бас хүмүүс их ард нь ий ч юм уу зөөлний тэмдэг ч юм уу нэг юм авч бичих гээд идэг. Гэтэл энэ бол яг манайхан өмнөх гэдэгтэйгээ адилхан ерөөсөө л хээ. Тэгээ ягаад хүмүүс энийг ард нь нэг юм бичмээр санагдаад идэх юм бол гэсэн чинь яг нөгөө монгол хүчтэйгээл жахан андуураад идэх юм болоо л гэж би бодсон. Монгол хүчтэр бол хээ дэвсгэрэлтгүйг игүүлэгчлээ. Кирилл хүчтэр бол өөр шүү дээ тий. Тэгээд манайх өмнөх урдах, хойдох, дараах, дээрх, доорх бүгд адилхан нэг ижлэхэн хээ дагавартай юм үг юм аа. За дараад нь тэр дахт их гэдэг хоёр үг. За энэ дахт их гэдэг хоёр үгийг нөгөө дараах дээрхтэйгээ бас холилдуулаад идэг байхгүй хүмүүс. Гэтэл энэ бол өөр. Энэ бол ерөөсөө дахт их гэдэг тийм дагвар үг шүү дээ. Дагвар үг. Тэгээд дих гэдэг нь бол зөөлний тэмдэггүй, дахин зөөлний тэмдэгтэй. Яг гэвэл дахин зөөлний тэмдгийг авчихсчвал дах гэдэг үг болчих шүү дээ. Тэгээд хэлэхэд ч гэсэндээ дахь 3 дахь гэж байгаа шүү дээ. 3 дахь, 2 дахь. Энэгээрээ бичиж байгаа, зөөлрүүлж байгаа. Харин ийм үгэнд бол зөөлрүүлэх шаардлага байхгүй. Ийм үг ч угаасаа зөөлөн үг буюу ийм үг тийм ээ. Тэгэхээр энд бол зөөлөд тэмдэх хэрэггүй. Энэ хоёрыг ижлэхэн байх хэрэгтэй юм шиг хүмүүс бодоод идэгээ. Энд дээр багшаа нэг юм асуулт байна уу? Хүмүүс хоёр дахь гэхээр дох гэж тавиад идэг байхгүй. Тэр бол бас яриа гараад тавьчихж байгаа. Тийм, хоёр дахь гэж нэг тавьдаг. Нэгэн өмнөх үгээс нь тусад нь бичиж байгаа нэг өргөлтөнд захирагдаагүй нэг үг болж ороогүй дагвар болж ороогүй байгаа тохиолдолд заавал нөгөө одоо түрүүний олонтоо гэдгээс шал өөртөө зарчмын хувьд олонтоо гэдэг бол тоон уушаага бүр дагвар болоод үгтгийг нийлцсэн байна те. Тэгэхээр их шиг зохицсон заавал юу байх хэвээр зохицох хэвээр. Гэтэл энэ бол хоёр дахькээс салангад бичиж байгаа тохиолдолд агаараа л явж байгаа. Одоо тийм ярианыхаа хэллэгээр хэлээд байна гэсэн үг тийм. Хоёр дахь гэдэг нь ярианыхаараа бичээд байна гэсэн үг. Тий. За дараа нь энэ нэг шавж гэдэг үг. Бас хүмүүс амар маргалтны энэ дээр. За яадаг юм бэ гэхээр нөгөө ерөөсөө шавж гэ зөөлний тэмдэгтээ бичих гээд байдаг тийм ээ. Гэтэл эн чинь бас өмнөх талын дээрээ ч тэр одоо ч тэр угаасаа л шавж гэдэг үг. В Ж дөрвөн үсгтэй. За тэгээ яагаад ингэж юм гэхээр шавж гэдэг үг чинь бол үгийнх нь гарал нь шав гэдэг язгууртай байхгүй юу? Нэг юмн дээр олноороо ингэж шавж амьдэрдэг жижигхэн амьтныг шавж гэж нэрлэдэг. Тэгээ би энэ лекцийг уншихтаа хүмүүс ганцаараа амьдарч ганц би шавж үзсэн үү гэхээр хүмүүс инээлтэйг ойлгочдгийг. Тэгээд шав гэдэг язгууртай гаралтай юм шавж гэдэг үг байхгүй юу? Гэтэл хүмүүс яагаад шавж гэж бичээд идэм бэ гэвэл ерөөсөө л мөн л нөгөө дуудлагаараа. Тэгэхээр эндээс нэг чухал юм бас хэлж өгөх ёстой юм билий бид нар. Тэгээ хүмүүс ингэж ихгүй юу? Тэгээ шавж гэж бичээ тэгээ шавж гэж унших юм уу гэж асуугаад идэв. Тэгэхээр үгүй. Бичлэг дуудлага 2 гэдэг чинь 2 өөр юм. Харин ч манай кирилл бичиг харцсангуугаар одоо бусад монгол бичгийг бодвол англи хэлийг бодвол тийм ээ. За тэгээ бусад хэлэнд ямар байдığım бас би мэдэхгүй байна. Ганц мэддэг гадралдаг хэлэн дээр хэлэхэд англи хэлийг бодоход хамаагүй одоо зөрөө багтаа штэ. Кирилл бичгийн бичлэг дуудлага бол харин ч зөрөө багтаа. Угаасаа тийм зорилгын үүднээс авсан бичих юм чинь. Тэгэхээр хүмүүс нөгөө ижлэхэн гэж ойлгочоод байдаг. Гэхдээ бичлэг дуудлага 2 нь 100% тохирдог
бичиг гэж дэлхий хааж байхгүй. Заавал тодорхой хэмжээгээр зөрдөг. Угаасаа бичлэг дуудлага 100% тохирох боломжч байхгүй. За тэгэхээр энд хамгийн одоо тэр юм гарч ирж байгаа. Тэгэхээр шавж гэдэг үгийг зөв одоо бичих нь бол шавж гэж ингэж бичээд тэгээд шавж гэж ярь гэсэн үг биш ээ. Шавж гэж ярина. Шавж гэж ярина. Шавж гэж бичнэ. Тэгээд яагаад шавж гэж ярих нь тэгвэл зөв юм гэвэл энэ гүйгүүлэгчийн бүтцээс хамаарч байгаа юм. Одоо жичи шиг бид нар ямагт зөөлөн гүйгүүлэгч гэж хүүхд байхасаа мэдэн штэ. Тэгэхээр ямагт зөөлөн гүйгүүлэгч гэдэг чинь юу юм бэ гэхээр орчныхоо ихшгийг баг зэрэг урагшлуулдаг гүйгүүлэгч байхгүй юу? Одоо ажил гэхэд чинь аагаар хэлэхгүй те гэж хэлж дээ те. Яг тэрэн шиг одоо багш гэдэг ч гэсэн зарим хүн багш ер нь жоохон баг зэрэг хөсрөхөг хэлдэг штэ. Тэгэхээр энэ шавж гэдэг үгэнд бол бүр хоёр зөөлөн гүйгүүлэгч ингээд өмнө нь хаагаад орцсон. Тэгэхээр энэ хоёрын дунд байгаа ганцхан гişиг бол гүйгүүлэгчийн шинжээс шалтгаалаад хосрохог болох буюу урагшилж байгаа юм. Тэгээд болж байгаа. Тэгэнгүүт хүмүүс энэ зөөлөн тэмдэг байгаа юм байна гэж сэтгэчээд тэгээд тэгж бичээд идэх байхгүй юу. Тэгэхээр гүйгүүлэгчийн одоо шинжийн үүднээс шавж гэж хэлэх нь зөв. Үгийн утга гарлаа хөгөөд буюу талан дээр журмалсан хэлбэрээрээ зөөлөн тэмдэггүй бичих нь зөв. Ярихтаа бол айгаар ярих нь зөв. Ингээд бичлэг дуудлага хоёр зөрдөг зөндөө үг байгаа. Тэрний нэг нь шүү гэдгийг ингэж хэлж байна. За дараа нь сурвалжлага, санаачлага гэдэг энэ хоёр үг их төстэй. Энэ хоёр үг мөн л бичлэг дуудлага хоёрын зөрдөг цөөхөн үгсийн нэг. Өөрөөр хэлбэл угаасаа энэ хүмүүсийн нөгөө нэг маргалдаад байгаа өгнүүд чинь ихэнхдээ л бичлэг дуудлага хоёрын зөрдөг өгнүүд дээр л маргалдаад байгаа байхгүй юу? Бичлэг дуудлага хоёр нь яг адилхан аав ээж гэдэг дээр хинч маргахгүй шүү дээ. Өвөл хавар намар зун тий. Гэтэл бичлэг дуудлага хоёр нь жоохон зөрчингүүтээ нөгөө дуудлагаараа бичих гэж зүтгээд байдаг. Гэтэл цаана үгийн бүтэц гэж юм байна, дүрм гэж юм байна, тийм ээ. За тэрний л нэг. За тэгэхээр энэ сурвалжлах, санаачлах хоёр бол ингэж байгаа га гэдэг дагавар байгаа байхгүй юу? Сур их одоо ирж сур гэдгийн сур. Тэгээд валж гэдэг дагавар ингээд их сурвалж гэдэг үг болно. Тэгээд сурвалж гэдэг үгэн дээр ил гэдэг дагавар нэмэгдээд сурвалжил гэдэг үйл үг болно. Тэрэн дээр га гэдэг дагавар нэмэгдээд ингээд тэр га гэдэг дагаврыг бол шууд залгаж байгаа. Сурвалжил гэдэг үгэн дээр шууд залгаж байгаа. За санаачил гэдэг үг бас адилхан санаачил тэгээд га залгаж байгаа. Ийм бүтцтэй үг байхгүй юу? За тэгэхээр ингээд энэ га гэдэг дагаврыг шууд залгасан учраас ингэж ийм бичлэгтэй болж байна. Гэтэл хүмүүс ингэж асуудаг. Энэ хоёр үгийг тайлбарлаад өгөхөөр тэгээд дамжлага гэдэг чинь тэгээ яах юм? Адилхан юм биш үү? Адилхан бүтцтэй юм биш үү гэж асуудаг. Тэгэхээр нь ингэж хэлдэг. Дамж гэдэг үгэн дээр болвол бүтц нь өөрөө, дагавар нь өөр. Лаг гэдэг дагавар. Одоо үйл үгээс нэр үгүйсгэх илгаа гэдэг дагавар байна. Лагаа гэдэг дагавар байна. Га гэдэг дагавар байна. Гурван ийм ойролт төстэй дүү ийм гурван дагавар байдаг. Гурлаа дүрмтэй. Тэгээд энэ лагаа гэдэг дагавар нь дамж гэдэг дээрээ залгагдчихж байгаа байхгүй юу? Тэгээд дамжлага бол дамжаас дамжлага гэдэг ингээд шууд ганцхан дагавараар үүсэж байгаа учраас дамжлага гэж бичнэ. Энэ бол дамжил гэдгээс гагаар үүсэж байгаа үг биш шүү дээ. Утгыг бодоод үзэлтэй тийм ээ. Дамжлага гэдэг чинь дамжиг гэдэг язгууртай эсэ дамжиж байгаа юм хэлж байгаасаа тий. Гэтэл бол хоёр хүн хоорондоо ямиг дамжлаад барьж байгаагаас үсэхгүй шүү дээ. Тэгэхээр үгийн язгуур гэдэг бол тухайн үгийнхаа цөм утгыг хадгална шүү дээ тийм ээ. Тэргээр нь тайлбарлаад дамжлага гэдэг бол лагаа дагавартай үг, дээд хоёр нь бол га дагавартай үг ээ гэд ингээд тайлбарлаад өчгөр хүмүүс ойлгодог юм аа. За дараа нь оншилгоо гэдэг үг байна. За энэ га гэдэг дагавартай адилхан урт гიშгтэй га дөрөв гэдэг. Одоо га гэ го гө гэдэг дагавартай ийм үг. За энэ бол бүтц нь бас онош, оншил гэдэг үйл үг. Тэгээ энэ дээр го залгаж байгаа юм. За тэгээд оншил го гэдэг ийм үг бол бий болж орж ирж байгаа. За ийм юутай үнэт шүү. За дараа нь увдис гэдэг үг. За энийг бол бас хүмүүс жаахан янз болгоод байдیں۔ Увдис гэдэг нь яг л одоо нөгөө төрөний одоо энтэй адилхан үг байхгүй юу? Одоо төрөний нөгөө нэг юу вэ штэ? Хаавн тэр бодлох давлуун бодлон улирал энтер гэдэгтэй адилхан хоёрдугаар үедээ их шигтэй яг тийм зөв тогтолтой өгнүүдийн нэг. Тэгээ энэ үгийг бол бас янз янзэр хүмүүс бичих гэдэг. Увдис гэж бас л хуучин дээрээ чи юм шин дээрээ чи юм байгаа шүү гэж. За энэ танд гэдэг нэг үг байна. Танд гэдэг хүмүүс бас та нар бас мэдэх бах тийм ээ. Хүмүүс айгүйх буруучдаг те. Танд гэлчихэд байдаг те.
Тэгэхээр энэ танд гэж бичихтэй ямар ч үндэс байхгүй. Зүгээр яг дуудлага л дагаад бичиж байгаа болохоос биш. Ерөөсөө л эн чинь айгүй амархан. Та гэдэг л үг шүү дээ. Та гэдэг үгэн дээр дэ гэдэг үг оршихын тийм ялгал залгахад л дунд нь энж эргэлцсэн л үг болохоос биш. Зөвлөлийн тэмдэг орж ирэх тийм ямар ч одоо юу байхгүй. Бүтэц байхгүй. Та гэдэг дээр дэ залгахад л энж эргэлэл танд гэсэн үг. За дараад нь энэ ташрам гэдэг нэг үг байгаа. Ташрам. Энийг хүмүүс дээгэр өвчих гэдэг. Тэгтэл энэ бол хуучин талан дээр ч тээгэр, шин талан дээр ч тээгэр өөрчлөгдөөгүй хэвээрээ байж лээ. Ийм л үг. За тэгээд дараа нь шатхун, өгүүлэхүн, одоо судлагдхун, танин мэдхүү энэ төр гэдэг үгнүүдийг хүмүүс бас жаахан янз ойлгоод байдаг. Гэтэл бол энэ бол хүн тэр хуу ихгүй энэ төр гэсэн дагуур бол нөгөө үйлдэлний хийгээсээ үүсэлтэй дагуур байхгүй. Өөрөөр хэлбэл шатхун гэдэг чинь шатах юм, өгүүлэхүн гэдэг чинь одоо өгүүлэх зүйл, өгүүлэх юм ч гэдэг юм уу, тийм л утгатай. Тэгээ энэ хүн гэдэг чинь өөрөө нийлмэл дагуур л та. Тэгэхээр энэ үйлдэлний хийгийнхаа утгыг хадгалж яана гэж үзээд их шигтэй бичдэг. Угаасаа энэ хуучин тойл бас шин тойл хоёр дээр адилхан өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. За ийм нэг хэд үг. За ингээд энэ яг та нар санаж байна уу те? Ингээд иймэрхүү үгнүүд дээр хүмүүс их маргалддаг те. Тэгээд та маань бас энэс өөр бас ийм үгийг хүмүүс асуугаад байдیں۔ Ийм үгийг хүмүүс асуугаад байдیں۔ Гэдэг ч юм уу би өөрөө эргэлзээд байдیں гэмээр юм гарвал эргээд асууж болно. Дундуур тэгтээлийн дундуур. За. Багшаа руу чиглэлийн ялгад энэ руу тэрийн руу гэдгийг одоогоор өмнөх хөвгтөд нийлүүлж бичээгүй л байгаа. Одоо яг журмсан тайлбар. Гэхдээ уруу гэж бичихгүй. Тэг уруу гэж бичихгүй. Руу луу гэж бичнэ. Эрэр төгссөн үгэн дээр луу бусад төгсгөлтэй үгэн дээр руу гэж бичнэ. За тэгээд ингэнэ. Би өнөөдрийн хичээл дээр ингээд энэ ерөнхий энэ тойл молны тухай ерөнхий юм яриад тэгээд дараад нь нөгөө 10 цаг хүртэл юм чинь цаг үлдвэл дүрмээ эхэлчихье гэж бодож байгаа. Тэгээд яг одоо бол би дандаа үгийн язгуур ингэж бүхэл бүтэн үг яриад байна үгийн бүтцэн дээр. Дараагийн юу маань энэ энэ презентацийг хаачаад дараагийн презентацийн маань бол яг дүрмээ нөгөө ингээд тогтолцоогоор нь ангилсан байгаа. Авиатай холбоотой, эгшигтэй холбоотой дүрм, гээгүүрчтэй холбоотой дүрм, үгийн бүтцтэй холбоотой дүрм, өгүүлбэрийн цэг тэмдэгтэй холбоотой дүрм гэдэг ингээд яг ангилаад тавьсан. Тэрийг бас нэг нэгээр нь ярьж үгээ гэж бодож байгаа. Эхний энэ юун дээр бол үзүүлэн дээр бол ийм ерөнхий юмнууд байгаа юм. За тэгэхээр аяндаа юу яах вэ? Та хэдийн бас саяны хүмүүсийн асуугаад байгаа тэр юмнууд бол миний нөгөө дараагийн ангилсан дүрмээр гарч ирэх гээд байгаа нөгөө дайраа дөнгөрнө гэдэг шиг гарч ирэх гээд байгаа юмнууд л асуугдаад байна л да. Гэхдээ хамаагүй. Би дараа нь ярина гэвэл дараа нь ярина гэж хэлчихнэ. Миний дараагийн юм дээр байхгүй бол газ товчхон хэлэл өгчин. За тэгээд энэ одоо Монголын та хэд бол 90 орчим байдаг хүмүүс байлгүй дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Монголд бол ингээд буруу хаягтай юмнууд зөндөө баг шүү дээ. Одоо жишээлбэл мөнгөн завья гэл ингээд том байгууллага байдаг тий. Хаягаа буруу бичсэн л байгаа. За ингээд эмнэлгүүд зарим нь зөв бичсэн, зарим нь буруу бичсэн л байгаа юм. Оншилгоо гэл тэгэхэд ингээд буруу бичсэн. Энэ доор нь оншилж байна гэдэг энэ дээр зөв биччихээ. Энэ дээрээ болохоор ингээд оншилгоо гэд буруу бичээд байгаа байхгүй юу? Мөнгөн завья ингээд буруу бичсэн. За тэгээд энэ бас л нөгөө бид нарын нэг шүүмжлэлтэй хандах юм юу вэ гэхээр одоо энэ төрийн хэлний зөвлөл, энэ хот төлөвлөлт, тэгээд энэ хаягчлалтын асуудал энэ төр дандаа холбоотой хоорондоо ингэж ажиллаж бүх юм ингээ гоё жигэд байх ёстой юм байгаа юм л да. Уг нь бол ёс зүгээрээ. Гэтэл ингээл энэ байгууллагуудын нэр буруу л байгаад байдаг. Гудамжинд өчнөө буруу юм байдаг. Сурталчилгаа тэгэл энэ хаяг маяг энэ хичнээн буруу юм байж л байдаг. Тэгээ энийг төрийн хэлний зөвлөлийнхэн бас дийлтүүл юм шиг байлээ. Би энийг асуусан. Төрийн хэлний зөвлөлийнхнээс энэ хотынхоо ядж хахад энэ ганц том мөнгөн завья гээд гадаад дотоодгоо ордог энэ том байгууллагынхаа нэрийг тэнийг хатуун тэмдгийн сэртгэрээр хөрөөдөө хичиж болтгүй мүү гэж асуусан чинь бид нар өстэй албан бичиг өгөөд дийлэхгүй байгаа гэдэг ч л. Тэгээ ингээд бас Монголд бол бас юмны тогтолцоо жоохон хэцүү байна л да. Тэгээ одоо яах вэ? Би дийлэхгүй юм чинь одоо ийм буруу байгаа шүү гэж одоо жишээ болгоод ярьж л ахаас. Тэгээ хизээ хин дийлж тэрийг яах юм байгаа юм. Зүг болгож хаягаа тавих юм байгаа юм. Тэгээ энэ буруу энийгээ застдаггүй гэдэг нь мөнгөн завья гэдэг байгууллагын том байшин дотор ч нэг айгүй олон жижиг
компаниуд орцсон. Тэгээд энэ хаягийг хэн засах вэ гэдэг үүрэг хариуцлага нь би ч биш, чи ч биш, тэр лүү яв, энэ рүү яв гэдэг ингээд ерөөсөө нэгдсэн энийг хариуцдаг хүн байдгүй л ингэсэн шүү дээ. Айгүй хэцүү. За тэгээд энд нэг юм нэмээд хэлээдгээ. Энэ одоо сая би нэлээд одоо олон минут толын тухай ярьлаа тий. Тэгээ ингээд толио хэрэглээч, толиороо хагална штэ. Битгий өөрөө ингээд санаасаа зохиож бодооч. Тол хэрэггээл ингэхээр хүмүүс ингэдэг. Энэ толийг асуугаад байдаг. Энэ толийг та нараас бас асууж байна уу? Толон дээр тийм байл штэ. Тол хэрэгэлсэн чинь толиос харсан чинь тийм байл штэ гэв. Ямар тол гэхээр энэ толийг хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ толийг би бас бодсон. Яагаад хүмүүс энэ толийг айгүйх мэдээд байдаг юм бэ гэж бодсон чинь энэ одоо цэвлийн ногоон тол гэж алдартай тий, та нар бас мэдэх байх. Тэгээ энэ цэвлийн ногоон тол дээр үе твлэгдсэн. Одоо бас ингэ шинжлэгдээд юм гоё хэлэгчээд байгаа штэ. Тэгээд энийг хүмүүс одоо ялангуяа тэр хуучин дээр үеийнхэн ногоон толыг бол социализмын үед айл болгонд байдаг ус энэ их олон хувь хэвлэгдэж сайхан олон тарагдсан билээ. Тэгэнгүүтээ энэ толио одоо нэгэн толил байгаа юм чинь гэдэг утгаар толноос харж ивэл болно гэдэг утгаар одоо өөрт байгаа толио харцдаг. Тэнгүүт энэ тол дээр нь өгнүүд нь нөө зөрчдөг. За одоо жишээлбэл энэ саяны ногоон тол дээр бол ингэж байгаа. Дэгдэхэ гэдэг үгийг ингээд хоёр янзаар бичсэн байгаа. А тэгэнгүүтээ тайлбар нь адилхан. Ямар нэг амтны үр зулцгаа энэ гэдэг. Одоо шувууны жигүр нургаж яваа зулцгаа энэ гэдэг ингээд адилхан тайлбарлалцсан. За тэгснээ одоо жишээлбэл сармис гэдэг үг байна. 3 янзаар бичээд үсгээр гурлаа гараад ирдэг. Энэ саяны толчин бас сахимаар байдаг шүү дээ. Ногоон толчин. Тэгээ гурлаа гараад ирдэг. Тэнгүү тайлбар нь ингээд адилхан. Ийм сонгины төрлийн ургамал мургуул энэ ингээд унших юм бол төстэй тайлбартай. За тэгээд ингээд байна л да. Тэгээд би бодсон л доо яагаад ингэж одоо тэгтээ энэ толийг бол би огт муулах гайгүй шүү. Яагаад гэвэл энэ толны зохиогч нь Цэвлгой гэдэг одоо Монголын нэртэй эрдэмтэн. Дараад нь энэ шинжилсэн хувилбарыг бол цэвлийн шагдарсрам гэдэг одоо шинжлэх ухааны аюул сэтгэлтэн одоо мундаг эрдэмтэн аавынхаа юуг үргэлжлүүлээд нэмэн дэлгэрүүлээд дахиж хэвлүүлж барьсан гэдэг ингээд энэ хүний гавьяаг бол яриад дуусахгүй. Тэгэхээр энэ толийг бол би муулах гайгүй. Ганцхан юу гэж хэлэх чинь нөхөөр энэ тол бол зөв бичгийн дүрмийн тол биш. Үгийн утгын тол ихгүй, утгын тайлбар тол. Энийг л бодооч гэх гэж байгаа юм. Тэгтэл зарим хүн бас ингэж асуудаг. За яг утгын тайлбар тол байж болно. Тэгвэл утгын тайлбар тол зөв бичгийн дүрмийн тол хоёроо яагаад нэгтгэж болтгүй юм те? Хоёулангийн адилхан зөвөр нь л биччихгүй яагаад ингэж одоо утгыг гэхээр л буруу бичих ёстой юм уу? Адилхан зөв бичгийн дүрмийн толтойгоо ингээд үгийн толгой үгийнх нь бичлэг нь адилхан байж болдгоо мó гэж ингэж асуудъя. Тэгэхээр энэний шалтгаан нь би бол зүгээр ингэж бодсон. Одоо юу гэдэмтэй зөв бичих дүрмийн толыг сайн судлаагүй хүн ч гэсэн одоо нөгөө нэг арчлын журмаар үгийн утгаа мэдчих эрхтэй юу гэвэл одоо эрхтэй л ах л да. Нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө зөв дэгдэхэ гэдэг одоо жишээлбэл дэгдэхэ гэдгээр нь журмалсан шүү, ингэж бичих ёстой шүү гэдгээ хараахан одоо мэдэж амжиг байгаа хүн ч юм уу дэгдэхэ гэдэг ингээд өөрийнхөө буруу бичтгэхээр хаагаад нөгөө тол руу орсон чинь гарч ирэхгүй байх юм бол энэ ногоон тол чинь наад захын үг дутуу юм биш. Дэгдэхэ гэдэг үгний ч тайлбар байхгүй юм байл шүү. Гэт ингээ ярих нь л дээ. Тэгэхээр зөв бичдэгч бай буруу бичдэгч одоо бүх хүнд энэ үгийн утгыг одоо бүрэн таниулъя да гэдэг үүднээс л энэ одоо яаж бичээд ороод ирсэн ч гэсэн утга нь нэг вэ гэж ингэж өгөөмрөөр хандсан болов гэж би ингэж ойлгосон шүү дээ. За тэгээд хамгийн сүүлдэнд дүгнээд хэлэхэд бол энэ тол бол утгын тол шүү. Энэ толон дээр үгийн утга бол хачин сайхан зөв бөгөөд дэлгэрэнгүй ингээд товч тодорхой тийм ээ ийм байж байгаа. Энэ толиос бол утгаа хараарай. Дээрээс нь монгол бичгээ бас харж болно. Ингээд нөгөө түрүүний үзүүлсэн нөгөө цэнхэр толноосоо журмалсан толноосоо зөв бичгийн дүрмээ хараарай. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх чинь тэгэхээр толийг өөр өөрийнх нь зориулалтаар нь ашиглаж сурна гэдэг бол толны соёл эцэст. Мэдээж бид нэр англи хэлний толноос эцэст солонгос хэлний үг харахгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан. Тэгэхээр ингээд зөв юугаар нь юу гэлээ зориулалтаар нь ингээд толны соёл суучих юм бол тэгж юм хумыг шүүмжлээл ингэдэг ч юм бэлээ тэгдэг ч юм бэлээ тэр толон дээр нь байнлаа байхгүй байлээ ч гэдэг юм уу ийм нэг явган маргаан болвол утгагүй болоод баг аяндаа өөрөө замхарчих юм бол гэж
ингэж дүгнэж байна. За ингээд энэ толны тухай хэсэг бол ингээд дуусж байгаа. За одоо 30 минутт байна бид нарт. Тэгэхээр одоо нөгөө зөв бичих дүрмийг нэг нэгээр нь сайхан юу яасан? Тэрийг эхэлчих үү? Тогтолцоогоор нь хийсэн.